би бас өөрийгөө жоохон магтчих гэж юу аа тий. Миний дуунууд айгу залуу үеийнхэн бас айгуух сонсдог болсон. Одоо ялангуяа Gen-Z-гийнхэн таны дууг маш их сонсож байна. Тий. Би хүнээс ингээд дуу зохиогоод өгөөч гэж гуйх шаардлагагүй. Полкан дээрээсээ ингээд за Louis Vuitton энэ цүнхөөд барих удаа гэдэг шиг цаасан шуугаад уулчдаг. Цаасан шуу. Одоо яг хөө төрсөн өдрийн айлгууг ахаа янзлч тийм үү гэл те. Жис бүр аюу гой гоостай те ингээд Chanel билээ. Тэ? Бараг л энэ нь гоё. Тэгээд тэр нь амар баян гэх юм уу. Цомгоороо дуунуудаараа баян. Маш их тийм түүхээр баян, дурсамжаар дүүрэн баян. Тоглолтуудаараа баян, фэнүүдээрээ баян, сонсогчороо баян. Йоо тэр монд хамтран ажилдаг хамсаатангуудаараа баян те хөгжмийн зохиолч яруу найрагч Аран Шруув шиг одоо урлагийн хуурай дүү ахч нараараа баян. Хөдөлшгүй капитал үүсгэсэн тий. Тэр нь гоё. Сайн байцгаана уу дэлхийн өнцөг булан бүрт сууж байгаа монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Эдэн подкаст шинэ дугаараа та бүхэнд хүргэх гэж байна. Өнөөдөр манай студид маш онцгой нэгэн бүсгийн хүрэлцэн ирсэн байна. Бид бүгдийн хайртай Монгол улсын гавьяач жүжигчин, 100-ны манлай дуучин, pop хадагтай Саран Туяа хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Уул нь бол зүгээр ингээд ярихаар зүгээр Саран Туяа гэж Саран Туяа нь өөрөө ер нь брэнд штэ гэл. Хүн болгонд итгэлтэй. Та ийм нөгөө гуншин дуудах тал дээр ер нь юу гэж боддөг вэ? Ер нь бол нэг цол гуншин өгсөн бол тэрийг бүтэн дуудах хэрэгтэй гэж боддог. Хөтлөгч болон энэ одоо зарлагч хөтлөгч нар бол ингээ заримдаа одоо статусын дутуу хэлэгч юм уу нэрийн short name мэдрээр нэрээр нэрлж мэрлдэг нь надад айгу зохимжгүй санагддаг. Одоо тэр хөтлөгч нь хэдийгээр надтай найз нөхдөд харилцаатай ч юм уу айгу гоё башимч гэсэн тайзан дээр одоо тэр болж байгаа арга хэмжээний юм уу шоуныхаа хэмжээнд бол яг л энэ уран бүтээлч яаж зарлах хэвээр те яг тийм хэмжээгээр нь зарлах хэвээр болоо гэж боддог. Одоо зарим улсуудын цолын айгу ингээд цол хэрдмийн айгу ингээд төгшөс маягтай ингээл угаасаа эн чинь энэ олон цолын чинь олон жилийн туршид хүн өөрөө ингээ тийм шагнал мангал авсан хүн байгаа шүү дээ. Зүгээр цонхны татсан дээрээс ингээд полкан дээрээс авч наагаагүй болохоор тэрийг хэлэх хэрэгтэй байх гэж би боддог. Яг үнэ. Зүг. За шууд айгу сони эхэлчихлээ. Сайхан шинсэн үү гэж сайхан аварч чинь уу? Сайхан. Тарган тавтай он тарган сайхан орлоо. За нэвтрүүлэг хэлж тэгээд баяр болж байгаа. Баяр болоод дууссан. Өөрийнхөө зүгээс билүү гэж. Энэ спонсор биш шүү. Яа. За энэ яадаг юу болох юм юу? Маа гэр бүл оруулж ирж тэгээ бас өөрсдөө хэрэгэлдэг. Энэ бол нөгөө юу? Ашигтай бактери. Хэрэгэлдэг те. Баярлалаа. Маш их. Яг бүр Японоос цагиж өөрсдөө хэрэгэлдэг. Тэгээд хичдэг гэж байгаа шүү. Тэгээд маш их баярлалаа. За сайхан хаварч чинь сонин сайхан юу байна гэд эхлэхээр хүмүүс их гайхдаг л та. Тэнгүүд ихчтэй хамгийн түрүүнд ярих юм нь сонин сайхан хамгийн сүүлд яг юу болов? Яг ингээл гайхахаар зү сүүлийн 3 хоногт тоглолтынхоо одоо 40 жилийн өн тоглолтоо би 6 сарын 6-нд их бэлтгэл ажлын явцад пянзны ажлууд одоо их бэлтгэх ажлууд бас амжилттай явагдаж байгаа. За пянз. Тий би ганцхан биш бас нэг нэжгээд хэдэн пянзнаас гаргах гад байж байгаа. Тэгээ тэр бас их гой сонирн байлаа. За бас залуу нэрийг хэлээд яг нэг залуу уран бүтээлчтэй нэг шин дуу хийж эхэлсэн, сонссон. Тэгээд тэр дуу нь ерөн бол аюу гоё тийм уул нь орчин үеийн тийм стилээр дуулдаг уран бүтээлч мөртлөө надад зориулж надтай хамтарч дуулах учраас этник стилээр хийсэн байсан. Тий. Энэ бас их сонин. Тий. Хамгийн сүүл залуучууд ихэр Ванде Буутай хамтарсан санагдчих байна. Тий. Тэр бол маш гоё дуусан. Тий. Тэнгэрийн гэл айгуу гоё. Тэр үг мүгийг бол Jump Ванде зохиосон. Тий. Хөгжмийн бол Гантар зохиосон гэж үздэг юм билээ тэр хоёр нь. Тийм үү. Тэгээ бидгүй одоо би тэгээ өөрөөсөө демогоо хийчихэд Гантар охин хөгжим гэдэг идэм байлээ. Айгуу гоё сонин тийм стилтэй. Маш гоё дуу. Тий. Тэр миний дуртай дуунуудын нэг л дээ. За түрүүн сошиал гэж ярьлаа л та. Сошиал гэдэг зүйлтэй за би бол одоо сургуульд байхдаа мэдрээд эхэлсэн байна. Сүүлийн үед сошиал гэдэг зүйл
одоо бидний шүтдэг хүндэлдэг одоо хүн болгонд хинч хурж болдгийм байна, хинч хандаж болдгийм байна, хинч юуч гэж хэлж болдгийм байна гэдгийг бүгдээрээ л мэдрээд байж байгаа тийм. Энийг зөв хэрэглэх, буруу хэрэглэх гэдгийг яг үндэ одоо Монгол удаа дэлхийд сайн ойлгоогүй байна. Тэгэнгүүт одоо бидний хүндэлдэг Сараа ихч, Ариуна ихч өөр хэн байдгийг хүмүүс халтшгүй гэж боддог хүмүүст халтдах жишээ нь янз янз зээл зүйл гарч ийн тий. Одоо жишээ нь та гадагшаа яваал тэнд асуудал гараал нэг охин ингээл юм болж илээсэн. Тэгээд та энэ тал дээр ер нь сошиалын хэрэглээний талаар ямар байр суурьтай байдгүй танд халдах энэ зүйлийн талаар бас юу гэж боддог вэ? Ер нь өөрсдөө ер нь тийм сошиалыг бол зөв зохистой хэрэгэл сурах хэрэгтэй юм билээ л дээ. Нэг нь сошиал хэрэглээд сошиалын нэг хэсэг болоод дуу хуур ажил тоглолтоо сошиалаараа сурталчилгаагаа хийгээд явж байгаа нөхцөлд бол сошиалын бүхэл дүрмээр нь явах хэрэгтэй. Тэгээд одоо энд чинь Оросоор бол Ничего Светова гэж ярьдгийн одоо ариун юм үгүй болчихъе энэ сошиал. Тэгээ ариун нанди юм үгүй. За бараг Сараа Ариуна байтугай далаа ламгой ч хүртэл ариун биш болоод байгаа шүү дээ чинь тий. Ер нь тийм ерөөсөө энэ бол сошиалтай холбоогүй юм шиг юм. Ер нь энэ дэлхийн болж байгаа энэ үйл явдал сансар мод мичид гаргасан байдал хүмүүсийн сэтгэл санааны байдал илэрхийллүүд нь тэгж таардсан болов уу гэж би бодсон. Тэгээд бүх юмаа өгөөсгснийхаа дараа тэр дундаасаа нанди юм олж авдаг бас шинэ үеийнхэнд бас хэрэгтэй байдаг юм шиг юм л да. Хуучин бол ингэдэг байсан, одоо сонгодог бол ингэдэг байсан гэдгийг бүр байхгүй болгочхоод тэгээд юу ч байхгүй дундаас нь юунд цохож ийн те юу санаанд орж иж чинь тэрийг гаргаж ирдэг. Бас нөгөө бүгдийн одоо тэр чинь нөгөө бүх мэдээлэл бүх юуг ингэж фильтртгэхэд шүүхэд хэцүү вэ штэ тий. Тэгэл ерөөсө бүгдийг байхгүй болгодог юм шиг болов гэж би бодсон. Яг надад одоо нэг тийм эмгэнэлтэй юм шиг санагдаад байдаг. Юу гэхлээр одоо энэ сошиалаар амьдраад идэг улсууд нь айгүй эмгэнэлтэй юм шиг санагддаг. Хэрвээ сошиалаар хэтэрхий их гараад байвал маш олон хүний анхаарал татаж одоо тэрэн дээр бол сошиал чинь энэ улсууд яагаад юм амар сөрөг комент бичдэг вэ гэхэлэр дандаа юм фейк аккаунтаар одоо өөр юм биш аккаунтаар ороод хүмүүсийг доромжлоод ингээд кайф авдаг байж болно л доо. Энд чинь бас нийгмийн илэрхийлэл байна шүү дээ. Бухимдлын илэрхийлэл байж болно. Өвчин байна, эмгэг байна. За чин сэтгэлээсээ дургуй хүн бас байна те. Дургуйгаа илэрхийлж очиод зохиод авах гэхээр шүүх цагдаа болох гэдэг. Тэнгүүт нь ингээд сошиалаар доромжилдаг ч юм уу, бүлэддэг ч юм уу те. Янз янзын аргууд байдаг. Тэгэд иймний учрыг олж тунгаагаад байнг бол маш их цаг зарцуулагддаг учраас сошиалаар одоо хүн одоо ингээд чатаар сошиалаар ингээд өөрт чинь хүн чатаар асуулт асуухад асуултанд нь хариулахгүй байх танд бас ирэх байгаа учраас асуултанд нь хариулах болгонд нь тэр хүнтэй харилцаад байна гэдэг чинь бол маш их аюул ахуулж байгаа гэдэг юм. Ер нь манай энэ Facebook сошиалын аккаунт хэрэглэгч хүн болгон санаж явах хэрэгтэй байхгүй. Хоёулаа ингэж чатлах хэрэгтэй байлгүй гэдэг өөрөө бодох хэрэгтэй байхгүй. Тэр хүн битэр тэ эргүүлээд хэлж байгаа үг хариулт болгон чинь бас өөрөө чинь мэдээллийн нэг хэсэг байхгүй. Та мэдээллийн нэгээгүйч гэсэн мэдээллийг чинь авч ийн гэсэн үг байхгүй. Өөртөө мэдээллийн үзэж синдэн гэдэг чинь л одоо эн чинь бас илэрхийлэл болчиход байгаа учраас тэгэхээр маш болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийнхөө орон зайг хамгаалж сурах хэрэгтэй. Тэгээд ер нь бол ихэвчлэн одоо хэрэгтэй хэрэггүй харилцаа, хэрэгтэй хэрэггүй линк янз янзын юмыг ингээд манайх бас их уншихгүйгээр ингээд дарддаг. Тэгээд уншихгүйгээр орчдөг. Тэгээд хоёрдугаартай өөрсдийнхөө утсаа энэ кашегаас цэвэрлж мөвөрлөх янз янзын юм байд юм шиг болно шүү дээ. Өөрсдийнхөө аюулгүй байдлаа хангах. За тэгээ ер нь үйлээ хичээж явбал бол гайгүй л байх л да. Би бол жоохон тийм жишээлбэл тэр 5 сард тэр Австрид болсон тоглолтын юуны тал дээр бол миний бодлоор бол хамгийн зөв арга барил барьсан байх гэж бодож байна. Энэ сошиал одоо мэддэг улсууд бол Сараа бол айгу тийм одоо ухаалагч юм уу эсвэл одоо новчтой
хэлбэрээр одоо яасан. Тэгээ хоёрдугаар тэр чинь бид нар хүний нутагт явж ирсэн. Янз янзын мэдээлэл хийх, янз янзын хариу бичих юм бол бидний тоглолтны явцад хүртэл муугаар нөлөөлөх, сөргөөр нөлөөлөх болон сурталчлах учраас би Улаанбаатарт хүртэл 5 сарын 30-нд дээрээ дарханд хүртэл тоглолттой байсан. Тийм учраас тэрэнд аль болохоор нөлөөлөхгүй тул би одоо юу гэдэг silence гэдэг чимээгүй анир чимээгүй байдлыг хадгалаад тэгээ ирээд нилээ хэд тонсны дараа би жоохон яасан уужраад одоо юу гэдгийг тэрэн дээр нэг бодоол нэг амар юм бодсон байхгүй гэхдээ жоохон хүлээх маш хэцүү төвчээргүй байх байдал одоо байж ядах төвчгүй ингээл хилчмээр байх үед бол ингээд бүрийгээд тисээд тэгснийхаа дараа бол харин хэлсэн нь маш илүү үнцэнтэй олон хүнд хүрсэн. Тийм байлгүүдээ тэглгүй яадгүй тэглгүй яах вэ манай сара тийм штэ гэж хэлж байгаа. Хичнээн олон хүмүүс инфлюенсер дүүнер маань уран бүтээлчд маань ч гэсэн манай сара тийм биш гэл намайг хамгийн гоё энэ төр бас их өмөрсөн те одоо ойлгож исэн энэ ситуацийг ойлгоод ингээд байсан надад айгу тэр нь хамгийн том бэлэг байсан. Пөөх энэ ямар гоё үнцэн вэ? Би чинь ийм урлагийнхандаа ч юм уу энэ би өөрийнхөө энэ сошиал хүрээнд эсвэл энэ нийгэмдээ ч гэсэн би ийм үнцэнтэй юм биш те. Оо гэтээ бас баярлсан. Айгу олон Монголоос мессеж бичиж улсууд уцтаж санаагаар буунаараа бид нар одоо бүр санхүүгийн дэмжлэг үзүүлэгээ зарим нэг нь үзүүлсэн бүр энэ хэл амны одоо эсрэг гэдэг бид нар чинь тоглоог газрын түрээсийг түлж болов те. Гэхэд бол айгу дэмждэг бас хүртэл үзүүлсэн байх жишээ нэ те. Тийм одоо сайхан юм байдгийн биш те ингээл хөөх эн чинь сошиал чинь тэргээр гоё байхгүй юу? Хизээч миний утсын дугаарыг мэдгүй байсан хүн бол одоо сошиалаар ингээд холбоо бариад ингээ өөртөө чинь холбоо барья гэхэд одоо би хэрвээ хүсвэл холбоо барьж болох нь шүү дээ. Тэгээ тэр утгаараа бас би ерөн өөрөө хувь хүний хувьд манай ээж аав одоо юу гэдгийг яаж хүмүүжүүлсэн те ямар од гариг мичцэд төрсэн болоод тэр ер нь нэг тийм санаагаар унах ч юм уу өөрийгөө одоо ингээ хараад тахад урлагийн хүмүүс одууд модууд гэл амар их санаагаар унаал амиа хорлоол ганцаардал энэ төр бидгийн бэлэн штэ те. Тэгэл алдсан тэгэл бүр төрсэн ээж аавтайгаа шүүхтэлцэл төрсэн ээж аав нь орлогыг аваад булаагаал хүүхдийн сасан нийсэн нөхөр мөхөр гэл те. Тэгээд миний хувьд бол их тийм ерөн болж игэл ерөн манай аав тийм хүнтэй бас муудах дурггүй тийм сайхан хүн байсан л да. Тэгээд элдэг байсан юмгүй юу юмны тухайд одоо нөгөө хүний өөр ангирын зулцаг яах вэ бас явж иг үрх юм нэгэд дандаа нэг тийм өгөөмөр өөдрөг тийм айгуу тийм хүнд нэгүүлсэнгүй ханддаг усуд байсан. Ер нь манай ээж аав тэр эхнэрээ өрх кино шиг тийм усуд байгаагүй л те. Усууд чинь нэг ингээл энэ солонгос кино минондэр гарахад дандаа нэг тийм өшөө авах маавах гэл энэ төр тийм юм ерөөсөө байхгүй. Мөрөөрөө явж байгаа л тэгэл орхичхоо тэгэл гिचэтэл хизээ нэгэн цагт уучлал хүлэн зөвшөөрөлт ирнэ гэсэн нэг тийм философик барьдаг байсан юм шиг юм л да. Тэгээд тэр философи надад бас их нэмэр болсон. Тэгээс би ч омглон явсан. Тий. Тэгтээ бүр ингээл аман дээр л болох ус биш яг үйлдэл дээр ч юм уу те. Тийм хизээч гардаг байсан. Саний омглон гэдэг дээр тэг би сараа ихчтэй ярилцлага хийнгээд айгу удаан бас асууж хөөцөлжсэн л доо. Тэгээ сүүлд асуухад ингээд тоглолт ч болох ч юм чинь гэсэн чинь ихчд юу н зэмлүүлсэн. Хөт тоглолт болох ч байгаа гэж би чавдаа ярьслага хийхгүй гэд тэ. Тэгэхээр сараа ихчийг Монгол даяараа бич хэмжээндээ мэднэ олон ч ярьслага байдаг учраас цагаан цааш шиг орё гэж би бодсон. Тэгээ мэдрэмжээ дагая гэж бодсон. Тэгээ ерөөсөө мэдрэмжээ дагаал асуултаа асууя гэж бодсон аахгүй. Тэгээ сая би таныг омглон явсан үе байсан гэж ярьж байгаа дээр хүчрхэг эмхтэй гэдэг нэг үг байдаг. Хатуу эмхтэй гэж үг байдаг те. Тэгэхээр од саран туяадаа биш. Зууны манлаадаа биш, гавьяаттай биш. Сараа их чи яг хүн нь яг эмхтэй хүн талаас яг юм чанга хатуу эмхтэй хүн. Хин тэгч гэж зүгээр би төсөөлж байна. За. Магадгүй юм харилцаан дээр ч юм уу хэр оргийн эрэгтэй хүн тэр аавраг давдггүй гэдэг ч юм уу. Наа чи худлаа ах ямар ч байсан би бас л бяцхан сараа байсан хүчгүй эсвэл хүчгүйгээ хүнд үзүүлдэггүй ч юм уу те одоо айгу хэцүү шүү дээ онон дофи онон баталшаалаад байдаг гэсэн шүү дээ нэг
бид нар нэг шоу хийх гэж тоглолт хийх гэсэн. I'm very lonely байна. Унан бата гэдэгсэн. Ямар амар эмхтэй хүн гэдгээ түрүүн тавьдгийг гэхэд үе би тэгээгүй штэ гэсэн чинь чист амар ганцаар чинь хэцүү байна мэн гэдсэн бидтэй тэгээд байгаа байхгүй. Тэгэхээр бас би тэр үед бас өөрийгөө эмхтэй хүн сул мул байна, айгүй хэцүү байна гэдгээ үзүүлдэг байсан юм шиг байна л да. Сүүлдээ бол ер нь бол нэг 2000 оноод үед бол нэг пентатоникийг зохион байгуулах гад тэгээд нэлээд маргалдаал нэг баахан пентатоник академи гэж байсан. Баахан хил аман донд орж ирсэн бид нар. Тэгэл өстө баавгийн лавгсрангаа хурдын гамбаяр хатар гэл дэмжээл гарч ирсэн л та. Би бас тэр бод усуудад талархч явдгийн дооли долгион өндөр бас нэг яахарахгүй нэг дэмжижээсэ гэж исэн усууд нь ингээл дэмжээл аваад гарахт нь баярлж исэн. Тэр үеэс хойш л ерөн сараад нэг тийм хат суус юм шиг юм нэг тийм. Ерөн хэр варгийн юмд хөдлөхгүй, хэр варгийн юмд нэг яахгүй дуурахгүй те байгаад байх. Тэгээд ерөнхийдөө хүн урлагийнхаа хамт олонныгоо бол яг өөрийнхөө гэр бүл шиг боддож болохгүй юм байлээ л дээ. Би бол өөрийнхөө гэр бүл шиг боддог байсан байхгүй. Тийм биш байсан юм тухайн үед тий тухайн үед. Тэгээд сүүлдээ бол урлагийн хүмүүс гэдэг чинь бол урлагаа хийх гэж л нэг гэр бүл болдго юм байлээ. Тэгэхээс биш нэг гэр бүлээр амьдраад идэх юм байлээ тайзан дээр ч гэсэн. Тусдаа өөрөө өрхт толгойтой, өөрсдийн орлоготой тийм юм байлээ шүү дээ. Тэгэхээр манайхан нөгөө найзан дундаа, найран дундаа гэдэг чинь буруу юм байлээ. Андуураараа гэдэг шиг л юм болох гэдэг. Андуураад агараа гэдэг. Яг уу романтик хамт дуулж, сайн үйлсэд хамт нэгдэж, сайхан юм хийх нь зөв. Өөрөө юм бол өөртөө л байх хэрэгтэй. Тэгчээд хамаг юмаа дэлгэчээд би хамт олондоо бүх юмаа зориулсан өөдгөштэй та нар гэж гомдоод ирэхгүй байхгүй. Ил тавьсан юм хүн болгон сонсно, ил хүн болгон харна. Ил үнгүү идэж юу гэвэл хүн болгон л идэж шүү дээ. Хинч дараа нь эзнийхээ төлбөрөд төлдөггүй байхгүй. Тий. Миний мэдхийн би сараа ихчиг мэдээ орсон цагаас хойш ер нь ингээ бусад артистууд, дуучид хүмүүстэй одоо диванч харьцуулахад би гомдолж байгааг нэг удаа харж байгаагүй юм лээ. Гомдлын зүйл хэлж яхахын ч би юу? Тийм, таныг бол ерөөсө харж байгаагүй юм лээ. Тэр утгаараа би таныг тийм айхтартай юм хатуу гэж бодохгүй юу? Тийм. Ямар нэг тийм гомдол хийзэж ярьдгүү. Миний мэдхийн. Ер нь юу штэ юм хийж байгаа хүн биш үү те одоо бүтээлч гэж хэлээд байна. За одоо өөрийгөө өнгөрөө магтлаа. Ер нь бол бүтээлч гэдэг чинь бол төмөс сайн цэвэрлдэг хүнийг ч бас хэлж байгаа шүү. Ээж аав гэл ахаал ярил л да. Одоо эмээ өвөө гэл те удам муксан гэл. Би ч одоо нэг хэсэгтээ бол Якутын ирлиц мэрлиц гэл те 100-ны манлаа дуучин яагаад Якутын ирлиц үнийг 100-ны манлаа болгоч вэ гэл манай алдартай эрэгтэй дуучин бурхан болцсон дуучин хэлжсэн гэсэн. Тэр бол зүгээр яхаа архины халуунд л хэлжсэн л баг л та. Тэгэл одоо тэгэл хангаа харсан чинь бас л Чехийн ирлиц үлээ манай Мишель Мэн бас ирлиц өгөхөд Silky Star-аас Silky хоёр хоёлаа явуулсан шүү дээ. Тий, Гран При авчлаа шүү дээ. Тэгэхээр бас миний бодлоор бол ирлиц байх тусмаа цусан сайн сэлгээд одоо хол ойрын цус ойртоод илүү сайн юм шиг санагдах юм. Тэгээд ерөн бас бүтээлч байдаг. Тэгээд дээрэс нь юмаа хийж байгаа хүн бүтээлч хүн чинь хүнээс царай алдахгүй байнга л хоолтой гэсэн үг шүү дээ. Юм хийн гэсэн үг. Тэгээс хүн надад бурхан багш ингээд Аллах надад ингээд амен гэлтэнгүүд мөнгө юм өгнө гэж бол байхгүй шүү дээ тий. Тэгэхээр өөрөө л хийдэг гэдгийг бол ерөөсө багаас нь батмахгүй тааныг бүр заагаад өгчихсөн болохоор ер нь тэр нөгөө зан бардам зан баггүй өөртөө ихтгэлтэй зан хоёрдугаар түнээс царай алддаг занаараа зангаараа л явсаар байгаад яатсан болохоор өө ингэсэнгүү тэгсэнгүү хүнээс ер нь өөрт нь тусалчихна гэж ер нь хүлээж байгаагүй хүлээдэггүй баг. Харин тийх баг. Тий. Ингээд өөрөө болгочихно. Ер нь өөрөө болгоод олоод авсан талхан илүү амттай. Тэгэхээр спонсорцсон талхан дургу. Ер нь дургу шүү. Тэр үед тухайд одоо бойфренд эдэртэй гэсэн үнэтэй бэлэг авахгүй гэж татгалсан муудалцсан талууд байж ирсэн. Харин тий би яг энийг тэгэхээр жоохон тийм
Ер нь нэг тийм нэг амар хүнээс аваад гаширч маширсан юм бол байхгүй. А гэхдээ ер нь нэг ээж аав минь жигтэйхэн хүн амтнаар даалгаал хүн амтанд долгоноо л хүн амтнын дээр ингээл хавсаадж мавсаадж мөнгө төгрөг олдож барайгүй байсан боловч тэр юм уу. Аав минь өдөр шөнөгүй л үйлдвэрийн дарга инженер хийгээл барилгын яам хаашаа барилгын яам томилнууд тэгэл бүхэл томилсон газар руу нь явдаг. Ээж минь өглөөнөөс орой хүртэл одоо Монголын ард түмэн Монголын сайхан хөрхөн хүүхдүүдэд одоо орос хэл болон англи хэл заасаар байгаад л тий тэтгэвртэй гарсан. Тэгэхээр ер нь бол илүү дутуу тийм одоо нөгөө леви гэдэг шиг нэг солгоо буруу аргын мөнгө төгрөг мөгрөг олж мэддэггүй. Тэгээд яг ингээл байсан. Яг оо ээж эмээ өвөө мал сайтай дандаа л одоо хөдөөнөөс хонь хүрээ мах олмол иддэг тийм дандаа айраг сүв цагаан элбэг дэлбэг тийм сайхан Төв аймгийнхан тий өссөн. Аав минь дандаа л 69-тэй хөдөө явдаг. Тэгэл бид нар чи тэгэл 40 битон айраг тий ингээл сайхан тийм өссөн болооч тэр юм уу тэгэл ер нь л гомдлох тийм орон зай байгаагүй. Ер нь гомдлоход бол би нэг за яг үтэй ангирмад би нэг гомдолдог байхгүй. За. Хамгийн сайн найз чинь тий. Яа нам ойлгохгүй. Эцсийн бүлэгт ингээд баахан олон эмэгтэй ингээд дуучин муучингууд эмэгтэй ингээд хүүхнүүд ингээд олоолаа ингээд хов ирдэг штэ дунд нь. Тэгэл хамгийн их бусдад ингээд би сайн санах бодоод исэн чинь хамгийн сүүл би хамгийн муу хүн болцсон байх юм. Ангираа. Би өөр ангийн дайсан болчихлоо штэ. Яач юу гэлдэгдэг байхгүй. Тэнгүүд ангираа. Тийм үү гэл. Тэгээ буруутан гээд дуу тэ битгий онцгоно гээд хоёр дуу гарч ирсэн нэмтгий онцог. Ингээ чамайг сайн сайхан явахыг хүснэ би харин чи намайг араар буруутгах анд нүхтийгээ хуурч мэхлэхгүй аж төрхийг минь амьдралын зориг болгодгийг минь ойлгооч гэл тэ. Нэг иймэрхүү хөвгтэй тийм дуунууд байжсэн. Тэгээ буруутан гээд дуу байдаг байхгүй. Тэгээд ангираа хэлжсэн. Наад дууга дуулаад чи тэгэл дандаа санаж явна. Хамгийн сайн хүн болох гэж хичээвэл хамгийн муу хүн болно шүү чи гэдэг. Сайн болох гэж хичээх хэрэггүй юм байна л да. Тийм бай тээ. Тэгэхээр ингээ ярихаар одоо ингээл та хүнд гомддггүй гээл ингээл ерөнхийдөө өөрөө би ингээд ийм гэж сая ярьсан. Дөнгүүд та өөрөө харин хүн гомдоодог хүн юм шүү дээ. Хитрхи индипендент эмэгтэй хүн магадгүй өөрөө хүнийг гомдоодог. Хүнд гомдсноо би бол мдээгүй байдаг. Хожим ойлгод. Дээр үтгэж гомдсон юм биш шүү дээ. Жижиг юмд гомддог. Том юмд биш. Хүнийг бол би бол мэдээч хэрэг бид нар хүмүл болсон хойно хүнийг зөндөөл гомдоосон байгаа шүү дээ. Гомдоочхоод уучлалт гуйх ч юм уу, гэмээ цайруулах ч юм уу, тийм үйлдэлүүд хийсэн бол тэр гомдсон объектууд нь уучлсан байдаг байх нь шүү дээ. Гомдоод уучлаагүй усудч байдаг байх. Би тэгээд тийм үед бол тийм усудаас сэтгэлдээ бол уучлдаг л байсан. За ингээд намайг уучлаарай тий. Одоо би мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй хүнийг болгоомжгүй үг энтер тий. Бодлогошронгүй бодоогүй үг мүг энтер бол хүнийг бол дээрэс нь бас их муухай би нөгөө шууд шудраг хилчдэг байсан. Харин тий. Тэгээ тэнгуут манаа нэг ихч хураа ихч маань ингээд ширээн дагавар ингээд хөлөө явуулаа болоо одоо надад битээ хэл. Тэнгуут би та яахлаар хүнийг дандаа ингээд хүний үг хэлүүлэхгүй ингээд яагаад ингээд намайг ингээд болмол гэдэг юм үхээдүгэ гэж би уурлаад ихчтэй гомдоол. Тэнгуут чинь тэр ихч маань намайг ерөн бас их ухааруулсан. Ерөн их тийм муухаг балмад явсан биш үү гэж би бодсон шүү дээ дараа. Ямар юм бурангуй юм юу ч ойлгодоггүй нэг тийм мэдрэмжгүй юм яасан муухай юм өөртөө ихтгэлтэй те ингээл би л юм чинь ингээл ярьж болдог гэж бодоод хаана хамаагүй үгээ ингэж ярьдаг байсан юм бэ. Йоо болохгүй штэ гээл те. Тэгэл би айгүй манай тэр их ч надад нэг хэлснээс хойш тэ ерөн явандаа ингээд дэгэндээ орчт юм бэлээ. Тэр нэг 37 8 настай байхад л тэр хүнтэй очирч ирсэн. Тэгэл янзтай мундаг хүн байдгийн шүү. Би тэгээ үргэлж төрсөн өдрөөр нь очиод би таныг хүндэлдэг, танд их хааштай, танд талархаж явдаг гэж би хэлдэж шүү. Төрсөн өдрөөр. Очиж дуулж өгдөг те. Боломж гарвал тэгээ яагаад вэ гэхээр намайг их ухааруулсан.
хатан ухаан гэдэг ч юм уу те одоо бас эзэгтэй гэрийн эзэгтэй нарын бас ухаанаас маш их хайрлсан болов гэж би боддог шүү дээ. Тэгээ энэ хүнийг бас учруулж өгсөн бурхан багштай баярлж явдаг. Түрүү boyfriend гэл дундуур нь яриад өнгөрлөө шүү дээ. Угаасаа миний анхны асуусан асуултын гол санаануудын нэг гэсэн тэр байсан. Та хүчрэхийг та юм өөрийнхоороо байдаг магадгүй дураараа ч юм уу яг ийм эрхчлөөтэй эмгхтэй учраас таны хайжууд эрхтэй хүн би та миний анхны бас краш байхгүй. Тэнгүү зүгээр би өөрийгөө ингэ төсөөлөхөр хэрвээ ийм эмгхтэй хүн байвал би ч бараг гомдохоор юм байна да гэж бодох юм. Тийм ч амар гомдохтой толхгүй. Манай эгч битэр ер нь маш хүмүүжлэлтэй охтууд байсан шүү. Аав ээжийн яста нэг хитрхи ээж аав чинь ер нь бас нэг юм хүлцэнгүү ингээд хүмүүжүүлчихлээр эр хүн чинь нэг юм эр хүнд ингээл дээрлхүүлээл ингээл хүлцэнгүү дуугийн үгийн сонсоол ингээл байгаад ах шинжтэй штэ. Тэгээ харин ч яста нөгөө сүулдэ яг одоо бас эн чин нэг өтчихсэн өрүүлцдэг гэдэг шиг тий ингээ хитрхи ингээд хүнийг илэг бариад ахлаар чин амьд хүн чин тий бас дотор нь бас ингээд нөгөө эргчлөө цохолцож байгаа хүн чин юу гэж тэгээл тий харин та шийдвэртэй тэрийг хараад ингээл үш ингээд болоо юу тий сарамтай үш ингээд болцсон уу тий чиний амьдрал үу ингээд болоо юу тий үу ямар амархан байна тий үу ингээд сэтгэл хангалуун байгаа юм уу тий ийм дундаж амьдрал да гэж байгаа байхгүй. Дундаж гэдэг нь биш ерөөсөө тавилах ч юм уу материалны байдал мэддэг биш. Чиний сэтгэл санааны одоо ханамж ингэ болчихж байгаа юм уу те гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол толинд байн харж ярьж явах хэрэгтэй өөрөө өөртөө авчирлаа. Тий. Тэгэхээр сараа их чинээс ч гуйхгүй гэдэг л биш ээ тэрэндээ биш ээ. Гуйхгүй да биш. Ер нь бас заримдаа ингээ буруу адрес одоо буруу хаяг андуурсан байж болно шүү дээ. Тийм биз дээ. Одоо эмэгтэй хүн чинь ингээд нэг айгүй ингээд партнертай айгүй ингээд за энийг хүмүүжүүлээд авчина. Энийг яхаа ингэчи. Энийг нь бол ингээд хөгжүүлчих. Байж шүү болох чинь. Энэ юм бол чинь юм ингээд 70% ингээд бас болчих шүү. Бодоод исэн чинь юу 70% те өөрөө сүлдө 35% та орцсон. Уусцсан те байж идэг байхгүй. Тэгэнгүүт чинь ингээд эрэгтэй хүн эхнэр авч ивэл карьер нь урагшаа 3 алхаж идэг бол эмэгтэй хүн нөхөрт гарах юм бол карьер нь 3 ухарч идэг юм. Оо за нэрээ ер нь тийм шүү. Би бол нөгөө уралдааны морь гэдгээ үргэлж санаж явдаг гэсэн баг. Тэгээд гэр бүлдээ хувийн амьдралдаа өөрчлөлт хийвэл миний карьерд юу өөрчлөгдөх вэ гэдгээ би бүр тооцоолж ухамсарлан тэр хувийн амьдрал гэдэг уяанда очиж штэ. Тэ? Тэнгүүт эн чинь бас ингэж штэ. Тэгээд эн чинь ингээд нийслэлч Улаанбаатар чинь жижигхэн тэгэл баахан ингээл ховж сонсоогүй байж харсан юм шиг ярьсан яриан дунд амьдрах нь штэ. Тэрний оронд тэгэл нэг орсоор бол недоставайси никому гэдэг шиг хэнийг ч биш бол гэдэг шиг үлээ. Тэгээд дээрэс нь одоо ингээд юу юм л да хил ам хийгээл ингээд байж хоорон дээр хэнийг ч биш байж болох сайхан юм байна. Ямар амар хариулт ав. Гэхдээ яасын хангалттай сайхан дурлсан амьдрсан бүр шархацсан за өчнөө болчоод одоо юу шар сэмжилж явах юм бэ гэж одоо энэ ертөнцид одоо хангалттай штэ. Энэ одоо нөгөө хоол моолны дэглэн барьдаг улсуудад ч гэсэн мэдж байгаа штэ хоолыг хэтрүүлж идүүл яадаг уу дутуу идүүл яах уу те барьж байгаад гинт амар идүүл 3 кг нэм гэдэг шиг хайр дурлаж гэсэн муу адил штэ. Тэгээд ер нь усууд ер нь хайр дурлал гэж байдгүй юм бэлээ. Хизээч дурлаад яах юм ахын гэж ярьдаг усууд байдаг. Миний бодлоор бол хайр дурлал биш. Зүгээр л хүлийн зөвшөөрөлт гэж байдаг юм болов гэж бодсон. Дасан зохицолт хүлийн зөвшөөрөлт ухамсарлалт гурвал байдаг. Тэсвэр бас. За тэсвэр яах вэ? Одоо орчин цагт нэг тэгэж одоо бид нар ямар хойд солонгос суух шинчээд. Гүрийгээд байх шаардлага байхгүй шүү дээ. Тэсвэр бол дуусах хэвэл дуус тий. Тэ ер нь бол нэг бүх хувилбарт флексибл байх хэвээр. Одоо эн чинь AI хөгжсөн байна тий. Тэр одоо ер нь одоо хүний тарих хүртэл одоо AI шиг сэтгэдэг болсон юм чинь why not тий. Ер нь тэгээд
Хүмүүс бидрийг жоохон отклонентэй болсон байж магадгүй мэдрэл модцсон ч юм уу гэж бодож иж магадгүй үгүй шүү гэсэн. Ааха. Окей. Тий. Тэгэл ерөн тэгэл амьдарчхад бас миний бодлоор гайгүй юм шүү. Дурлахгүй гэж ярихгүй шүү. Дурлж болно. Дасч болно. Зогцож болно. Асуудал байна. Гэхдээ тийх шаардлага байна уу юу гэдэг өөрөө бодох хэрэгтэй шүү. Окей. Өмнөх дугаар дээр өөжгийн хаврууд ярьж ирсэн. Тэгээ бид тэр нэг хөгжмийн талаар ярьж идэл 18-аас одоо 20 нас хүртэл хүүхэд наснаас 20 нас хүртэл сонссон хөгжмүүд хүний одоо бүр хамгийн дуртай, хамгийн сэтгэлд нь хоногсон хөгжим болоод үлддэгэ гэд өөжгийн ах хэлж ирсэн. Тэгээ ботхоор нэрээ үнэн байгаад байгаа байхгүй. Тэнгүүд миний хувьд тэгэхээр яг мэдээ орсон цаг биш. Яг 20 нас хүртэл сонссон хөгжмөөр сар агчийн хөгжим байгаад. Би анх мэдээ ороход маа гэрт анхны CD гэж надад бэлгэн дэржсэн зүүдний гой гээд цомог байсан байхгүй. Тийм элстэй нэг юм цомог байсан ба. CD анхны CD гэдэг юм их хараад яг тэр шиг гэхээр одоо сараа агчил бүх дуу миний хувьд яг дурсамжинд үлдсэн гэхээр миний хувьд яг одоогийн Mrs. Sam байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ хөгжмийн талаар таны бодол дурсамж одоо бүх зүйл хүнд үлддэг гэж ярьдаг бол сараагч яг л тэгж үлддэг гэдэг шиг одооний хөгжим хүний сэтгэл тэгж үлдэх зүйл гарахгүй байна. Яг гэвэл сонголт их болцсон учраас сараа ариунагийн үед яадаг байсан гэхээр бүх юм чанартай, ховор, бүх зүйлийг сэтгэлээсээ бүгдийг механикаар хийдэг байсан. Одоо тийм чанартай дуучин энэ хоёр шиг олноор гарахгүй гэдэг ч юм уу иймэрхүү зүйл ихэрс ялангуяа эмхтэй гэдэг чинь. Би эрэгтэй дуучтаас болдог онцлож хэлмээр байдаг юм л да. Дуучин болд гайхамшигтай хөгжим зохиодог гэж би боддог. Тэрийг гайхамшигтай найруулдаг. Гайхамшигтай дуулдаг. Тэгээд болд эхэндээ бол хамаг энерги бол камертондоо зориулж ирсэн бас сүлдээ сольны юм хийж гисэн тийм. Тэгээд би ингээд өнөөдөр ингээл танаа энэ подкаст орохгол нүрээ бодуулаад суужлаа л да. За. Тэгэнгүүт ингээл болдын дуунууд ингээл яваад байгаа байхгүй. Плейлист дотор. Тэгээд бодож ирсэн байхгүй. Би ч гэсэн өөрөө болдын амар сонсогч байгаа байхгүй. Яг бол манай охтууд том охин сонсдог байхгүй. Үхтлээ сонсдог байхгүй. Тэнгүүд би үхтлээ сонсгуулж байна да тий. Хамт амьдарч байгаа юм чи ингээд сонсгуулж штэ. Тэгэхээр тэр үнэн л дээ. Одоо бол дээр үед чинь дууг зохиохын тулд ингээд шүлгийг нь олоод тий шүлгэн дээр нь тааруулаад дуугаа бичээддэг бол одоо бол шууд хөгжмийг хийгээд тэгээд хэмнэлийн ягаад лупыг хийгээд ингээд харуулаад тэгээд ингээд шүлгийг бичээд аян ингээд яаж штэ тий. Би зүгээр ингэж боддгийн маш их сэтгэлийн хөдөлгөөний үндэслэл дээр дээрэс нь хөгжмийн онолын үндэслэл дээр зохиосон дуунууд бас хоногшиж үлдэх нь магадлал нь аягүй өндөртэй юм шиг санагдсан. Одоо аягүй зүгээр химнэл ч юм уу хэлбэр клипнийх нь өнгө аяст хит болсон дуунууд бол тэгэл химнэлгүй бол нөгөө цэнхүнгийн далавчин дор бөөрөлхөн хорвоо өнөж гэсэн шүү дээ. Найран дээр нэг залуу гэсэн явдаг нөгөөх нь. Тэр чинь нөгөө найран дуучин ингээл өөрөө нэгсэндээ аялгау сайтаа дуучин ингээл нөгөө хөгжимгүй ч гэсэн гоё явдаг шүү дээ. Аялгуулаар те тэгин шиг гэлж яахгүй юу. Тэгээд одоо нэг тийм яг ингээл бүр ингээл чин сэтгэлээс ингээл гитарын дээр ингээл нэг орцны дуу гэдэг шиг те ингээл зохиосон сэтгэл хүний ингээл бүр зүрхэнд бүр ингээд маш их энерги ингээл бүр сансар мансраас чинь соронзон долгион нөлөөсөн байгаа шүү дээ мэдээч хэрэг. Тийм нөлөөлөл маш багтай үйлзэлд нь зүгээр тохируулж хийсэн дуунууд чинь тэгээд удаан насг болж байгаа байхгүй. Мартагдсан шүү дээ. Тэгээ хоёрдугаарт ойрхон дуунууд энэ гаргаад тахлаар би камертоны залуучууд хэлдэг байсан байхгүй. Хайрын хот гээл CD гарангууд мэдүүнэр ингээд дуунуудаа жоорлж жагаад жоохон удаан биш нэг хурдан биш жоохон удаан хооронд нь ингээд цомгоо гаргуул яасан байсан гэдсэн. Тэр нөгөө дүүнэр бол яг нэг спонсортой байсан болохоор спонсорын мөнгө хайран биш шүү дээ. Газ яваад үйлдвэрлэсэн шүү дээ гэсэн үг. Үйлдвэрлэсэн шүү дээ тий. Тэгээд тэрнтэй холбоотой болов гэж би боддог. Яагаад би бас өөрийгөө жоохон магтчих гэж юу тий. Миний дуунууд айгу залуу үеийнхэн бас айгуух сонсдог болсон.
Одоо ялангуяа Gen-Z-гийнхэн таны дууг маш их сонсож байна. Тий. Тэгэхээр юу хэлээд ийн гэхээр энэ айгүй гоё буцаж эргэж эртэл нь би бас оршин тогтносон байдгийн хөөрхөн амтан 40 жил те. Салж унаагүй те байж исэн байж шүү дээ те. Тэгэнгүүт чинь нөгөө юу гоё санагдсан гэхээр би ингээ Лос Анжелест манай рэндомтайгаа тоглож ирсэн чинь бүр ингээл урд бүр ингээл бүр залуухан хүү бүр жинзэл явах л та тий. Бүр ингээл амар хөдлөөл ингээл хамт дагаж бүжгэлээл дуулаалахлаар би бүр ийм залуу хүмүүстэй байгаа юм уу гэд бүр гайхацсан байхгүй юу. Тэгэл үнэнл юм билээ л. Би итгэхгүй байсан байхгүй. Тэгсэн чинь яг нүдэрээ харсан. Тэгээд юу хэлж ийн гэхээр уран бүтээлийг би ер нь ямар одоо хүртэл ийм бид нар ямар гоё агуу хөгжим бүтээж яснаа ухамсарлж ойлгоогүй хөөрхөн амт. Дуртадаа дуулаад яг уу аюу урамтай нэгвэл би нөгөө хөрөнгө оруулалт хийгээл гадаадд CD меди болгоод аранжировк тэг ингээл хийгээл хөтөл нь явсан л да. Хөтөл явсан тань. Хөтөл явсан. Тэр нь аюу гоё. Хоёрдугаарт одоо ингэхэд би хүнээс ингээд дуу зохиогоод өгөөч гэж гуйх шаардлагагүй. Полкан дээрээсээ ингээл за Louis Vuitton энэ цүнхөөд барих удаа гэдэг шиг цаасан шуугаад уулчдаг юм. Цаасан шуу. Одоо яг нь төрсөн өдрийн айлгууг ахаа янзлч тийм үү гэл те. Жис бүр аюу гой гоостой те ингээ Chanel билээ. Тэ? Бараг л энэ нь гоё. Тэгээд тэр нь амар баян гэх юм уу. Цомгоороо дуунуудаараа баян. Маш их тийм түүхээр баян, дурсамжаар дүүрэн баян. Тоглолтуудаараа баян, фэнүүдээрээ баян, сонсогчороо баян. Йоо тэр монд хамтран ажилдаг хамсаатангуудаараа баян те хөгжмийн зохиолч яруу найрагч аранжировщик одоо урлагийн хуурай дүү ахч нараараа баян. Хөдөлшгүй капитал үүсгэсэн тий. Тэр нь гоё. Садураг одоо те нэг Мөсний баярт намайг очгирлыг өрсөн гинэ. За тоглосон. Тэгсэн чинь очгирл гэсэн гэж шүү. Би Садураг ингээд дуулдаггүй. Энэ чинь жинхэнэ дуулдаг хүн сараагч байдаг. Би кинон дээр нь дуулсан те яг уу ингээд тэгээд босч боломжгүй. Ер нь тэгэл сараагчд дуулдаг штэ гэдэг ингээд хөөрхөн хэлсэн гэж байгаа байхгүй. Ямар хөөрхөн те ухамсартай, соёлтой, мэдрэмжтэй гоё те хүндлэл те. Тэр хүндлэл сонсгож байгаа байхгүй те. Тэгэл би яасан сайхан энэ юу юм бэ гэд. Тэгэл би үнэхээр Мөсний баярт очиж дуулахыг мөрөөдчихсэн. Намайг урьсан, очсон, Садурагийн дуулсан те. Гоё. Би хөвсгөл нутагт очих болгондоо ингээл самгалтай Садураа гэлтэй. Яг ч мэдэхгүй намайг якут тултаар ингээл хөвсгөл гэхлээр ингээл тусгай байх хэвээр л гэж бодоод байдаг шиг амлаа тий. Сард якут учраас даарахгүй гэдэг. Нөгөө даарахгүй шингээд цаамаатай холбоотой юм заавал байх хэвээр гэж боддог тий. Тий. Гоё. Ер нь бас надад бол миний тэр аялан тоглолтын бүр оногонууд гэдэг үл хөгжилтэй явдаг нэр дүүрэн байдаг. Та ер нь одоо нөө саркастик ер нь хэр тийм хүн бэ? Бас зөвөн бол зөвөн байж чаддаг шүү. Би ч бүр навчаагаас дутахааргүй л бас хошигнэ штэ. Манай намайг л тэгээд та өөрөө ингэдэг юм комеди өөрөө яриад мараад ингэх юм бол бас та алах юм байна гэж манайхан бас тэгээд би наадыг сумлуулж мумлуулахгүй байгаа шүү л гэсэн. Тэгээд яг ер нь би өөрөө бас их хөгжилтэй ярих дуртай. Хүн шоолох дуртай шүү дээ. Манай Сэли чинь бас их шооч шүү дээ. Амар шүү дээ. Амар шүү дээ. Тэр бол яг байгалийн авьяас гэж би боддог. Watch me win, then watch me do it again. Амралт хэрэгтэй болсон тул түрхэн анхаарлаа хандуулаарай. Миний яг одоо гартаа ирж байгаа энэ баллон бол оксижен, хүчил төрөгч гэсэн үг. Ямар үр ашигтай вэ гэхээр яг сая би таавханд хийж үзүүлсэн шиг өөрийгөө амраах, амьсгаа авах, өдөрт хүчил төрөгч магадгүй Улаанбаатар хотод дутагдж байгаа энэ үед яг энэ баллон танд хэрэг болно. Тархины цусан хангамжийг сайжруулна. Зүрхний үйл ажиллагааг сайжруулна, бодисын солилцоог сайжруулж, хорийг саармагжуулна гэх мэт олон үйлдэлтэй. Энэ баллоныг та бүхэн бүх эмийн сангуудаас худалдаа авах боломжтой. Oxygen Mongolia.
Хүмүүст зориулав. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинэгээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. За хэсэг хормын дараа хөтөлбөр маань үргэлжлэн Эдэн подкастыг давханд Oxygen Mongolia үзүүлж байна. Эдэн подкаст үргэлжлэн тавхандээ хүрж байна. Олонний танилтай ер нь хүн таних, хүнийг өөрөөрөө байгаа үгүйг таних, эсвэл бялдуучлах гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлсийн талаар та юу гэж бодож байна? Таныг бол одоо ингээл 30-40 жил олон хүмүүс хүрээлж байна. Танил олон хүн харьцаж байгаа. Тэгэхээр хүмүүсийг ямар нэг байдлаар таатай таагүй мэдрэмжийг хэр авдаг вэ? Яг юм зан ааш. Ихэвчлэн манай нийгэмд бол улсууд нөгөө арх дар суугсан үедээ бялдуучилж эхэлдэг штэ. Одоо тэр сууж байгаа ширээний хамгийн одоо чухал хүн рүү харж бялдууч улаанцай бусдын доош нь хийж тэр хүнд тал зассан босго. Иймэрхүү бялдуучл үсээ тэрнээс болж жоохон маргаан ч юм уу хүмүүстэй таагүй байдал үүсдэг. Ер нь хүмүүс эрүүлдээ бодож байгаа юмаа дандаа согтуудаа илэрхийлдэм болов уу гэж бодсон шүү дээ хөвчлэн. Агсан тавьдаг чи эрүүлдээ нөгөө эсэргүүцэж чадахгүй байж байгаа. Тэгээд уухлаараа зориг ороод ч юм уу нэг ягаал тий. Тэгээд тийм болохоор нөгөө эрүүлдээ бодсон юмаа согтуудаа гаргана гэдэг шиг. Тэгээд тийм учраас ер нь хүн таних бол манай аав л тэгж ярьдаг байсан. За энэ ямар шүү хүн яав хэр вэ? Одоо гэл тэнгүүд нэг хол дагуулж явмааргүй хүн байна даа л гэж. Хол дагуулж явмааргүй хүн гэдэг чи одоо юу гэсэн үг ингэсэн чиг одоо яах вэ одоо ингээд тий. Тэгээд би яг өөрийнхөө хоёр одоо амьдарч ирсэн нөхрөдтэйгээ хол хэлийн чанд хамт амьдарч ирсэн л та. Тэгээд ер нь бол хүүгийнхаа эцгийг бол хол дагаж явмаар л хүн байсан шүү. Ер нь бол тий. Бас тэр нөгөө хүн чанар гэдэг штэ тий. Хүний нутагт хүн чанар одоо юу яах ер нь одоо яг нэг гадаадд нэг хэдхэн сармаар амьдрах бол юу ч биш шүү дээ. Нэг 6 сармаар бол 2 жил, 3 жил одоо ингээл гэр бүлүүд чинь гадаад очиод салдаг малдаг чинь те. Яг тийм асуудлаас болдог юм шиг. Эсвэл ингээд нэг хоёр талдаа нэг дурлцчихсан нэг дор ингээд гинт амьдраад эхлэнгүүт шал хоёр өөр хүн амьдрсан байдаг байхгүй те. Хоорондоо тарахгүй. Тэгэхээр одоо ерөн энэ гадаад дотоод ингээд холоос ингээд нэг нэгэндээ дурлдаг онлайн сайн мэн байгаа улсууд хамт ер нь доктортой 1-2 жил амьдарч ийж суух муух талаа ярьж явахгүй бол тий. Ер нь 3 сар ч амьдарч чадахгүй байтгүй 3 хоног ч хамт амьдарч чадахгүй усууч ус байдаг. Тэгээд ер нь хүн чанарыг хүнийг ер нь танихад амархан шүү дээ. Тэгэл тэр хүндээ туслахаа байцглаар чинь тэгэл туслахгүй байхад чамд ямар хандах нь уу тэгэл харагдаж шүү дээ. Чи дандаа ашигтай найз юм уу ашигтай танил байх юм бол чиний бүх юм чи ашиглаад байвал чи тэгэл хязгаарч хүнийг таньж чадахгүй шүү дээ. Яг л чи дандаа ашигтай юм чинь. Дандаа хэрэгцээтэй чамааг одоо чи юу ч чамаас юу ч гарахгүй ч гэсэн чиний нүрийг чи ашиглаж болно. Нэрийг чи ашиглаж болно. За машин гаражны чи зогсоолыг чи ашиглаж болно гэдэг ч юм уу те. Тэгээд яг хуу дандаа ямиг мөнгөний зоосны өнөхөр харахгүй ч гэсэн ер нь чамааг сайн ойлгодог хүн чамааг ер нь бас ингээд олон нийтийн газар жоохон халамгар ч юм уу эсвэл гадаа төрх мөрч нэг тийм удаачны биш хувцалтай ч юм уу нэг жоохон таагүй байгаа үед чамд бас хань болж байгаа хүн чинь бас жинхэнэ бас юу бас гайгүй хүмүүс үйд юм биш шүү. Тэгэл өвчин зовлон те ингээл зовлонтой үед мэд те мэдэгддэг штэ. Тэгэл гэр бүлийн гишүүд ингээл хор тавдар тусчмсан гут тэгэл ингээл нөгөө олон цугулсан хэвээр өдөр шөнөгөө баяр баясгалуулсан усууч пүш гэж алгуулдаг штэ. Тэгэл тэнгүүт тэгэл өөртөө ганцаардаа л үлддэг штэ. Тэгэл чи соног дуусан гутал тэгэл буцаал амьдрал эхэлдэг байхгүй. Тэгэхээр бол хүнийг таних удаа амархан. Ер нь бас нэг өөрийнхөө дотны хүмүүстэйгээ одоо гэр бүл гэдэг штэ ахын тус цус төрний төрлийн хүмүүстэйгээ ер нь их төрсөн ихч мэгч юм уу даах төстэйгээ бас чин сэтгэлээсээ таарч нийлдэг бол
дотны хүмүүстэйгээ л ойрхон байвал их зүгээр юм шиг байна л да. Тэр нь их зүгээр юм шиг санагдсан шүү дээ. Бас тэгээд тэгсэн чи зарим нь болохоор хамаатан салтны холон дээр гээл тий. Гүг. Угаасаа тэр чин ойрхон байна гэдэг чинь үр төрөндөө ороод өдөр тутмын амьдрал хаваалцах гэж байгаа юм биш. Ер нь бол туслах дэмжих ч юм уу эсвэл нэг ярилцах зөвлөгөө авах ч гэсэн ах トゥ саднаасаа бас асуух хэрэгтэй бас байдаг гэж магадгүй. Манай одоо хамаатнууд бол хөрхөн бас нэг юм үеэлүүдийн шинжил минжил гээл хийгээл тэгэл хамаатнуудын групптэй тэгэл бас гоё л санагддаг ш надад бол. Бүх юмыг нарийн мэдрэмжгүй одоо мэдрэхгүй ч гэсэн өнгөцгөн ч гэсэн одоо мэдээлэл авч ийн гэдэг чинь бас холбооноос тасрахгүй тий. Тэгэхээр бас айгу зөв. Тэгээд ажил явдлаас гадна найр наадам одоо улсын аваргын найр наадам гээл тий. Тэгэхэд бол ингээл бэсрэг наадамыг гэл ах トゥ саднараа ингээл хүрээд ирчихсэн ингээл бүхэл төрлийн мэрэгжлийн өнцөг бүрт амьдарч байгаа ах トゥ садан хүрэлцээрэл уулзаал ингээл гоё баярлаад хамт байх гэдэг чинь тэр чинь хамгийн гоё юм билээ шүү дээ. Тэр бол ургийн наадам энэ төр гэл те. Яг тэгвэл би энэ удам өгсанд хамааралтай гэдгээ хүн өөрийгөө мэдрээд тэр усуудтай хүндэтгэл үзүүлж мэдэж амьд мэлтийн гэдэг чинь ямар сайхан буй юм бэ те. Тэр бас их чухал юм шиг санагдсан. Надад бол ах トゥ садан төрөл цөөхөн хүмүүс ч бас аягүй хэцүү байдаг юм байлээ. Яг баяр баясгалд бол өдөр тутмын амьдрал цомхон сайхан боловч зовлонтой үед бол хэцүү л байдаг гэж бид уулзсан. Тэгээд өрөөч бид нар бас харж л байсан зах зугаас. Тэгэхээр нөгөө ээж юм ингээл манай ээж чи яг код хүн тэгэл аав амар олон ах トゥ хамаатан садантай тэгэл ямар их хамаатан садан нэрдэг юм бэ өста дуусахгүй одоо 7 хоног болгон л өдөөний хүн ирж хонох ингээл төвөгшөөдөг байсан чинь ажил явдал болоо аав минь очоод өгсөн дүү минь очоод өгөхөд бол тэр олон ах トゥ хамаатан садан үеэлүүд ирээл сүп гээл том залуучууд ингээл шаарлын өргөл газарт яваал хөлдөө газар ухаад бүх ажил явдал нь орногдож юмс айгу гоё сайхан санагдчихлээ шүү. Тэр усууч нь зөвхөн ажил явдал дээр л ирж байгаа шүү дээ. За тэгэл нэг цагаан сараар бол нэг гандагийн ерөөлөөр нэг орж ном уншуулах гэж орж ирж нэг шинэлдэг шүү дээ. Тэгэл хөдөөний хүн чинь хоёр ажиллаар л Улаанбаатарт ирдэ шүү дээ. Нэг бол имлэг, нэг бол ажил явдал хурим найр эсвэл цагаан сараар. Тэгэхэд л яг манай ээж өөрөө акут хүн хүртэл ингээ ах トゥ хамаатан садан гэдэг чинь ийм юмд хэрэгтэй байд юм биш үү миний хүүхдүүд гэд. Бүр давхар хий загчээсэн. Тэгээд л бид нар ч би ч манай аавын хамгийн том ахын ах нь одоо ихнэр ингээл хар хорин сумд байдгийн тэгэл тэр хаваар явхлаараа заавал очиж шүү дээ ороод гардаг шүү дээ. Тэр чи одоо аюу гоё чанар юм болоо гэж боддог шүү дээ бид нэр. Энэ хүнийг одоо бааж ах минь бурхан болцсон ч гэсэн тэцэг өгч мэнж байгаа ингээд очиод мэдлээд мэлтийгээд ингээд золгоод те байхчихсан гоё. Тэгэл нэг бороотой шүн. Хүй энэ буудал буухгүй мүү хайчгаж байгаа ингээл манай хүүхдүүд. Гүй энд нэг айлд очноо л гэсэн. Юу вэ өстой Монгол гэр тонхож байгаа мó гээл айгу. Гоё штэ ингээл. Тэгсэн чинь нөгөө дашцэг өгчтэй хэлчихсэн байсан. Тэгэл дашцэг өгч мэн ингээл янзын сайхан томдал дөрөв өндөр чандсан мандсан тэр. Оройжонгол одоо шүнжигсэн махтай хоол идэл мах чансан мах идэл тэгэнгүүт чинь бас ингээ шагаа магаа харалдаг дасгал мосголд явдаг тэгснэ өглөөнийхөө дасгалд явж чадахгүй нь биш шүү зочинтой болсон шүү уцаар хэлж мэлээ л те гоё واخгүй те хүн ийм бас тийм надад бол тэр орой тэр садан төрлийнхөө одоо ихчтэй ингээд бэрэгчтэйгээ сайхан хөөрч уурал ингээд яриад хонох нь бол надад бол би хүүхдүүдтэй бас дахиад хичээл үзүүлж байгаа байхгүй ингээд садан төрөл дээр очиж уулзж явах хэрэгтэй те ингээд айл хөндрүүлэхтэй гол нь биш л те уулзаад ингээд мэд хэрэгтэй. Тэр нь л болоо айгуу чухал юм болов уу гэж бодсон. Тэгээд хүүхдүүдээ ах トゥ хамаатан садантай нь ойрхон байлгаж үеэлүүдтэй нь хаяалуудтай нь тоглуулж үе уулзуулж байх нь энэ хамгийн сайн бас ёсон юм болов уу гэж бодсон. Гоё энергийг бас авч хуваалцсан. Би бол яг тэгж бод. Тэгээд бид нар ч бас бие биендээ тусланаа. Аюу хөөрхөн тусалдаг. Миний бодлоор миний амьдрал ерөөсөө тэр чигээр л ийм болцсон. Миний яг мэрэгжил дуучна л та. Бусд үед нь бол айгүй идэвхтэй хамаатан баг. Би сүүлд баг 17-8 жил тэр мэдрэмжийг аваагүй мэн гэж бодсон. Яг ажил гээд
яг ээжтэйгээ дотн юм ярьж байгаагүй. Сүүлд ярьсан стресстэй байсан үеэрээ яг яриад хамаг юм уужраад анхудаа ингээ гаргасан. Яасан миний ганцаартай дэнү гэ. Тэгсэн чил айгүй сонирн болол. Тэгэл хамаг юм яриад ингэсэн чи амар гоё болсон баг. Тэгээ би надад нэр ээж байгаа штэ гэж бодохгүй юу. Тийш. Амар гоё санагдал. Тэгэл ээжтэйгээ амар гоё юм ярьчаал салаа явахдаа давхар нэг айц төрж байгаа. Хүний цаг хугацаа эргэж ирэхгүй явждаг. Ээж маань ч гэсэн өгширч ин да. Тэ хэрвээ ээж маань байхгүй болчвол би яах вэ гэж зүгээр тийм айц гинт төрөхгүй юу. Яг ээж шиг ойлгодог хүн байхгүй байгаа тох. Би буруу юм хийсэн ч эсвэл юу ч байсан ээж үргэлжл за яаж ийн гэл энийгэл огтдаг. Тэгэнгүүт зүгээр би хэрвээ ийм болвол би бэлэн байж чадахгүй юу гэдэг юм хүртэл эргцүүлж бодож байгаа. Тэгээд ээж маань байхгүй болчих юм бол жинхэнэ би ганцаардах болов гэж бас бодсон. Зүгээр л. Харин тэгэхээр энэ мэдрэмжийг ээжигээ ингээд хайрлж чаддгүй, ойлгодгүй залуус хичнээн байгаа бол тэ. Тэгэхээр ер нь ингээл ээж нь ингээл дотроо хүүгээ бодоол, охиноо бодоол ингээл байж ах чинь үнэлдэггүй, өссөн гээл тэ тоодгүй тийм залуучууд бас зөндөө байгаа хаа. Тэгэхээр бас яг энэ яриг сонсож байгаа бол ойлгох хэрэгтэй. Би нэг сони юм ярих уу? Жохон бахтай байсан да. Би нэг одоо 10 нас хүрснүүгүй юу? Би ингээд хорвоо ертөнцс ингээд мөнх биш гэдгийг би мэдсэн. Одоо ингээд ээж аав минь хөгшрөөд нас урах нь биш үү? Тэгээд бид нар хагцах нь биш үү гэж би бүр 10 нас хүрээг байхдаа ойлгоод орон дотроо ухаарад уйлж исэн байхгүй. Гинт. Ямар хэцүү байсан гэж. Тэгээд дараа нь том болчоод бүр ингээд ээж болчоод одоо ингээд 3 хүүхэдтэй ээж орон дотроо бас ингээд хүүхдүүдээсээ би ингээд удахгүй ингээд одоо нас яваал ингээд би нөгөө нэг жам ясруу явна штэ. Тэгэхээр эднээс би яаж хагацнаа гэж бас бодож орон дотроо уйлсан. Тэг юм нөгөө дандаа юм урдчилж ихш боддог нэгээс муухай хүн байгаа маа би бас муу байгаа. Аль эртнээс бодоод. Бүгдийн тооцоолчдаг байхгүй. Амар. Тэгэхээр ер нь одоо амьдралд янз янзын юм тохиолдоход ер нь маш бэлтгэлтэй байж идэг. Тэгээд бас наач яста эвгүй байгааз те. Тэгэл заа яах вэ? Бид нар ч яах вэ? Одоо хорвоо ертөнцөөс хальж байгаа хүн бол унтаал өнгөрнө шүү дээ. Юу ч мэдрэхгүй. Тэгтэл үлдчихэж байгаа улсууд айгүй хэцүү. Тэгэхээр би бол нөгөө ээж аавыгаа бурхан босноос нь хойш бол дандаа сайнаар бодож гүг муугаар бодох юм байхгүй чинь угаасаа. Яаж байх вэ? Байхгүй шүү дээ. Яаж байх? Тэгээ дандаа бахархаж дурсамжаа ярьдаг, дандаа амьд байгаа юм шиг. Цуслан дуугаа явахад ингээл ээж аав байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тэнд хүлээж байгаа юм шиг. Тэгээд яагаад ч мэдгүй цуслан дээр очихлаар манай гэр бүлүүд ингээд манай эгчийн гэр бүл, миний гэр бүл ингээд хоёр гэр бүлэд нийлээл бид нар ч одоо ингээд өстой те жинхэнэ one family болдог байхгүй яг нэг Итали гэр бүлүүд ч өрөөнөөс гарч ирээд Arrivederci гэдэг дaalче би гэдэг яг тэрэн шиг ер нь нэг тийм амьдралын юм сайхан халуун уур амьсгал би өөрөө бид нар ер нь нэг тийм олуулаа өссөн хэдийгээр одоо аав ээжээс бид нар гуруулаа штэ хөөрхөн дүүгээ 32 настад нь алдсан эгчвтэр тэгээд цэл залуудаа бурхан болсон тэгээд том охин нь ганц охин нь одоо миний том охин болоод байж байгаа тий. Бас таны менежментийг хамт ингээд туслаад манай одоо эн чинь гэр бүлийн л бизнес юм чинь. Тэгээд ингээ бодглохлоор хүн ерөн амьдралд одоо ингэхгүй тэхгүй гэсэн юм байхгүй шүү дээ тий. Тэгээд би зүгээр бас үр хүүхдүүд маань миний дараа бас ингээд дандаа юм сайн сайхныг одоо яг ингээд би ээж аавын тухай сайн сайхнаар дурсдаг шиг ингээсэ гэж би хүсдэг юм шиг байна. Одоо ард түмэн намайг яаж ярих надад сонирн биш. Үр хүүхдүүд маань одоо ээжийнхаа үлдээсэн сургасан одоо сургаал те одоо сургасан эрдмийн өвлж үр хүүхдүүдтэй өвлж үлдээвэл надад тэр нь айгүй чухал. Би бол манай эгч бүтээр бол ээж аваас авч өвлж үлдсэн одоо эрдэмийг бол те амьдралын ухаан одоо эрдэм ном одоо тэр
бүх сурах ёстой ухааныг бол үр хүүхдүүдтэй бол сайн өвлүүлж үлдээж байгаах гэж бодож байгаа. Миний 2 охин бол өстой цэмбитл гэрээ цэвэрлж, цэмбитл хоол ширээ засаж, цэмбитл манай аваагч нар хэлжсэн. Сарагийн охтууд, Сарамтайгийн охтууд зочиндоо сайхан ор засч чаддаг болсон байна. Манай маама нэг ингээд нэг ор засдаг гэсэн гэл манай ээжиг хэлж байгаа. Тэгээд ингээд сэтгэл тэнийтлэн сайхан дайлаад тий хүмүүсийг ингээд энэнийг л сургачвал би тэгээд хамгийн гол нь амьдралын бэрхшээлийг даван туулж чаддаг чадварыг л суулгах юм бол тэгээд бусдын санаа зовхгүй л байна л та. Жохон сонин юм асуухад үргэлжлүүлээ асуухад ээж чинь байхгүй болсон ч ээж чинь байхгүй болсны дараа ээж чинь байдаг газар ээжтэйгээ хамт очдөг байсан газар л бүр илүү их очдөг болдгоо. Тэгдэг штэ. Одоо хүмүүс ингээл талигаж явцсан уцаг шатааж матаагаал. Тэгэл юм уу минь далтийч мэгэл. Би бүр гоё юмнуудыг ингээд хэрэгжилжсэн юмнуудыг гоё яг ингээл гоё хадгалаал те байгаал. Тэгээ шкафанд нь хувцснууд нь өлгөөстэй байдаг. Тэгэл ерөөсөө яг ээж байгаа юм шиг л байдаг байхгүй би өөрөө. Энэ бол гэхдээ нэг психологический отклонийн нэвшлэлтэй сэтгэл зүйн өөрчлөлт биш. Яагаад вэ гэхээр ерөн угаасаа нэг тийм уламжлалт гэх юм уу манай ээж ер нь тэгэл нэг бүх юмаа бэлдэж тавиал гэрээ сайхан цэвэрлээд хоол моолоо сайхан хийдэг нэг тийм нөгөө л эмгтээчүүдийн л сайхан гэрээ эзэгтэй сайн гэрээ эзэгтэй сайн ээжийн дүрийг л одоо бидэрт суулгаж өгсөн тэрийг бид нар л хэрэгжүүлж байгаа байхгүй ерөөсөн. Тэгтээ гоё ширээ засах манай якут эмээгийн одоо уламжлалаараа лади хийж цүцгийн варен хийж ширээ засах тэр нэг орос якутын тэр юу бол уламжлал байна. Манай аавын сайхан гоё төв халдахын сайхан айраг мах цахаа ягаал хоймортой хүн дайлал цайлал тойрч дуулж суух тэр манай аавын бол төв халдахын якут хоёр нийлээд бол бас нэлээд чамбай гэр бүл байсан л да. Тэгэхээр яг тэр бол яхахгүй суусан байдгийн те би бол тэрийг л их одоо суулгаж сургая гэж боддог. Тэгээд бид нар бас айгу хүүхдүүдтэйгээ би бол айгу тийм эрүүл тэгэл ийм одоо нийгэм одоо ингээд дарамтгүй гэж ярьдаг шүү дээ. Сэтгэл зүйн хувьд маргаангүй дарамтгүй амьдруулахыг хүсдэг. Хүн бол ер нь сэтгэл зүйн дарамтанд байхсгүй гэж би хувьдаа үздэг учраас өөр хүүхдүүдэд дарамтанд байлгах, дарамтаас хамгаалах, дарамтанд байж болохгүйг заах те. Сэтгэлийн зовлон чи одоо хамгийн хүнд зовлон нэг шүү дээ ертөнцийн байх шүү. Тийм учраас сэтгэлийн зовлонтой байхгүй тул болж байгаа юм а найдвартай болж бүтэхгүй байгаа юм а хуваалцаж тэрийг даван туулах, асуудлыг шийдэх. Асуудлыг болохгүй асуудлыг удаан барьж ингэж дээрээ ингэж бүр том гариг болтол нь хадгалах биш те. Дөнгөж молекул болоод гарч ирж байгаа асуудлыг л баг дээр нь асуудлыг шийдэх хэрэгтэй. Окей. Тэр айгүй гоё. Би хүүхдүүдэд хэлдэг гэсэн. Асуудлыг эртхэн хэлвэл туслах болон liquidation тэрийг одоо үгүй бас болох гэдэг асуудлыг шийдэх арга барилууд зөндөө байна. Бүр том дийлдэшгүй болчих юм бол цаг хугацаа ална. Эмэгтэй хүүхэд бол гайг байх гэж бодож байна. Өөр төрөө тэгээ өөрийнхөө эрэгтэй дүүдээр анзаарахаар магадгүй нуугаад асуудлыг жинхэнэ одоо планет болгодог тохиолдол байгаад байх шиг. Тэгэхээр та эрэгтэй хүүхэдтэй яадаг вэ? Манай хүүхдүүдийг би нэг худлаа ярьж сургааг худлаа ярихгүй үнэн тэр дор нь нэг худлаагаа ингээл тэд нар чинь хоорондоо муудалцаал нэгнийхээ худлаа үнэн гээд нуусан юм ярьчдаг байсан хүүхд байх. Тэгвэл би тэгээ хэллээ шүү гэдэг үстэй. Тэгээд ер нь манай гэрт ер нь бол партизан шиг нууцаа хадгалах нь нэг нэр хүндгүү. Хүний нууц гэдэг чинь бол ер нь бол нандин нууцаасаа илүү дандаа юм буруу аргаар хийсэн нууцлагдсан тийм нууцлал байдаг байхгүй. Тэр нууцлыг ер нь хизээ нэгэн цагт хэлсэн дээр юм шиг үлээ л дээ. Тэгэхээс нэг хүн сайн хүн болж нууцыг хадгалж байгаа ингээд бүр их нөгөө баавганы тусламж гэдэг шиг те. Тийм мэдээж услуг гэдэг шиг тийм юм биж болохгүй. Одоо өртөө ширтээ байхад нь нууцыг хадгалаад өртөөг нуугаад байж болохгүй шүү дээ. Өрнөөс нь яаж гаргах вэ? Өрийн гаргахад нь тусалцаа үзүүлэх шийдвэрлэхэд зөвлөгөө өгөх хүнд нь тэр мэдээллийг хүргэх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээс ээжийн өртөөг шоолох хүн биш те туслах хүн.
гэдэг ч юм уу. Тэгэхэд тэрийг бол хийлсэн нь зөв байдаг. Тэгээ тэр утгаараа манай гэр бүлд бас тэр тийм зэргийн нууцсан дургу хийсэн дээр гэж үздэг. А хоёрдугаарт манай хүүхдүүд гэдэг штэ. Буруу юм хийчлээ гэд ээж амар ингээд яаж байгаа юм бэ чи гэж загнадгүй гэж байгаа байхгүй. За нэг сэтгэл зүрүү ханддаг хүүхдүүдээ. Одоо өргөдөг, дэмэндэг ч гэдэг юм уу. Тэр ойлголт нь хэрэг байна. Эрэгтэй болон эмэгтэй ойлаа. Би биш тэ өөрөө нөгөө дандаа перфекционист ч юм уу одоо 100-ны манлаагаал ингээл гавьяат мавьяат ингээл дандаа юмны манлаа төрүүлж явдаг хүн учраас энэ хүүхдүүд алдартай хүний хүүхдүүд гэдэг комплекс байдаг учраас эдрээс би их юм шаардаж болохгүй гэж боддог байсан. Ааха. За арайч бүр 0-ийн ногоонтыг биш ч гэсэн за арайд эндчих шүү наад чинь те үшчи ус гэдэг. Тэгэл сурахгүй бол тэгэл пролетариус стран объединять сайхан ажилчин те булчингаараа сайхан ажил хийгээд үгүй те хэд явал да те булчингаар жоохон яваа тэгээ сүулдэ 4 мөчөө хөдлөөд дийлэхгүй болоод ирэхлээр толгоогоо ажиллуулж эхлэх юм байгаа үстэй гэдэг хэлдэг байсан л та. Тэгээд сэтгэл зүйдээр нь би нэмэр болохыг хичээдэг байсан. Айгу дэмждэг байсан. Хэрвээ хүүхэд чинь бүлэдүүлэх гээд байвал сургуулийн солих ч хэрэгтэй, ангийн ч солих хэрэгтэй ч гэдэг юм уу. Тийм арга хэмжээ авах те. Тэгэхээс би гүрээс юм чи гүрий гэж тийм байхгүй шүү дээ. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол би маш сайн дэмжлэг өгсөн гэж боддог хүүдээ ялангуяа. Том охиндоо ч гэсэн сүүлд нь ч бас дэмжсэн. Ер нь бол аль болохоор л гурвангийн 3 өөр хүүхдэд нь гурваланд нь л таарсан дэмжлэг үзүүлэе гэж боддог. Тэгээд манай охтууд ер нь хүүхдүүд миний 3 хүүхд бол ээжтэйгээ илэн далангуу байдаг учраас хүчтэй байдаг бах гэж боддог. Би нэг тийм бас тактик хэрэгэлсэн юм л та найзсан байж тэгжиж бас юу яасан. Ер нь гэхдээ би карьераа бүр бүх тэр чигээр нь хайсан шүү дээ. Хүүхдүүдийнхээ хүмүүжлийг анхаарахын тулд нэгсэндээ жил болгон тоглолт хийхэ болол ерөөсөө ингээл ер нь энэ их юм их өдөрсөнгөөс цомог гаргаал энэ хинт хэрэгтэй байдгийн тий. Одоо ер нь жоохон тэргээ болий хүүхдүүд рүүгээ гэр бүлээ хүүхдүүд рүүгээ гэлтэл хүүхд рүү хэрэгтэй хэрэггүй хүлээ авалт маавал презентац бүгдийг хаяал. Тэгэл зурлцсан да. Тэр нь надад илүү зугаатай гой санагдчихсан. Тэгээд би хүүхдүүд минь яг жинхэнэ өсч юусан болохоор яг өсөж байгаа үед нь хамт байх нь айгуу чухал байсан. Зурлдах нь. Тэгээд болохгүй л одоо ингээ өөрийнхөө ажилд татан оруулж хамт ажилуулж өөрөө хянаж те алдаа оноог нь хэлж өгөөд тэгээд ирсэн чинь харин их гоё болсон шүү. Тэгэл эрхэм бэлэг маань 19 оноос эхлээл ээжийнхаа одоо юунд ажиллаж эхэлсэн. SMP-д ачигчаар эхлээл хөгжим гүрүүшгээр эхлээл тэгэл жолооч бие хамгаалагч гэл ингээл явсан. Тэгж бас овоо хэдэн жил ажиллажлаа шүү дээ. 19 хоногт ч удаа те 7 жил явж шүү дээ. Сараа ихт чинь бас хамтлагтай шүү дээ. Одоо бараг 10 гаруй жил болж байгаа. Тий, бас нэг 12 жил болж шүү дээ. Random classic random тий. Би айгу бахархдаг шүү дээ. Бид нар чинь одоо олонх гээд хамтлагтай random гэж хамтлаг байгуулчаа. Тэгээ олонх гээд язгуур урлагийн хамтлаг байгуулсан байсан. Тэгсэн олонхын юм маань одоо нямжансан маань одоо гавьяачиж болцсон. 15 он Дашка тоглолтоос миний тоглолтын дээрээс харсан гэж байгаа. Тэгээд нямжансан хүү хамтлагт оруулсан те. Тийм юм бэ шүү дээ. Тэгээд манай одоо Одно Чука Бямцагт гээд 3 хөгжимч одоо хүртэл одоо олонхоо гээд байдаг. Бид нар бас өөрийнхөө хэмжээнд бас жижигхэн одоо этник хэсгээр бол бас тоглодог. Тэгээ амьд хөгжмийн хамтлаг маань одоо тэгэл Чингис хааны байдрагаас эхсүүлээд мөнх оргил золбоо гэл те. Тэгэл чойжо тэгэл манай хин эдэр ингээл тоглоо. Одоо бол TG Bro, Бука, Батпүрүү маш өндөр ур чадвартай юм. Маш сайхан хамтлаг. Гой халуун уур амьсгалтай. Бид нар бибиндээ айгу бибигээ уран бүтээлэг хүндэлдэг. Бибиндээ маш их дэм өгдөг. Тэгээ зөндөө олон бэк вокал өгтүүд байна шүү дээ. Тэгэл бүрэн ирээдүй, инх чаргал, NG тэгэл охин тэнгэр, гандима
Тэгээд монголчингоо гэл 5 6 өчнөө охтууд зизи золоо гэл тэд нар бүгдээрээ ингээл үе үеэрээ орж ирж дуулаал те. Надад бол айгу сайхан санагддээ шүү дээ. Бас. Тэгээд ийм хамтлагтай. Ер нь амьд хөгжмөр тоглоогүй байхад л тоглож ихсэн болохоор тэр би бол өөрийнхөө энэ амьд хөгжмийг орчин үед бол бүх тоглолтуудыг амьдаар тоглох тэр том үйлсэд миний оруулсан хувь нэмэр өндөр гэж бодож байгаа. Маш өндөр. Тий. Аль хэдийн Монголын Оскар авах байсан. Грэмми авах байсан шүү. Хэрвээ хийдэг байсан бол те. Жил болгоно ер нь баг 2 тоглолт хийж байгаа. Гэхдээ том биш л дээ нэг одоо яг л зориулт хүмүүст гэдэг шиг тийм ээ. Би нэг нь хүртэл хөтөлж үзчихсэн. Шинэ жилээр мөнгөн шин хийн. Мөн 4 сард төрсөн өдрийн тоглолтыг хийдэг. Ер нь алгасааг байхаа жил магадгүй ганц нэг жил алгасан л гэж байна. Тий. Ер нь миний одоо карьер бол улсууд ингээд нөгөө жавхлан махлан аюу олон тоглолт хийсэн мэсэн гэж яриад байдаг байхгүй. Тэгсэн чи би бүр бодоодсан байхгүй. Яаж жавхлан ийм хожуу гарчаад миний хурд харанг бидний тоглолтын тоог гүйцэх юм бэ гэдэг. Тэр чинь гүйцэхгүй байхгүй. Ялангуяа таны. Үгүй тэгээд хурд чинь бас одоо рекордсмен хамтлаг байхгүй. Хурд бол үнэхээр олон тоглосон байдаг. Тэрийг бол би өөрөө очивидс тэр үеийн хүн учраас сайн мэдчихэж байгаа байхгүй. Баримжаа авах хэрэгтэй байхгүй тий. Тэгээд бичвэл би өөрөө хамгийн гол бүх тоглолтуудаа цээжээр мэддэг. Хаана хэдэн сард хаана хэдэн удаа тоглосноо хүртэл мэддэг. Одоо ингээл нөгөө дискограф тий тоглолтын ингээд нэрс гаргахлаар би тэгээд мэддэг байхгүй. Тэгэхээр чинь бас нөгөө ой санамж маш сайн. Бид нар чинь бүгдийг мэдчихэж байгаа болохоор нэг тийм мартчихдаг хар дарсан зөв шиг амьдрал биш шүү дээ. Энд чинь уран бүтээлч амьдрал чинь тий. Тэгээд одоо бол яг үдэ тоглолтуудаа тэгж хийгээд фэнүүдээ бол ямар ч байсан цангаахгүй тэгэл тураахгүй тий бас хөрхөн яагаад байна. Би бас гоё юунд дуртай штэ. Playtime Тайга гэдэг фестивал одоо явж гинүү тийш. Тий, Playtime бол 2 удаа бид нар тоглосон би. Хөгтөнгөр хамтлаг headline artist хамтлаг орсон. 22 онд би орсон. Тэгсэн. Тий, тэгээд одоо энэ жил хэрвээ стадион тоглох юм бол Playtime-д орж чадахгүй л тий. Тэгэл ер нь Тайга гэдэг фестивалийн одоо нээлтэн дээр бол содураг дуусна. Айгуу гоё surprise гоё байсан. Тэгээд тэрийг намайг бас дуулах боломж олгосон. Дэгидүүдээ баярлалаа гэж хэлмээр байна. Бас айгүй зөрөгтэй үзэж байна. Их орны минь үзэсгэлэнт газруудад их гоё фестивалууд RR гэл те гоё фестивалууд хийж ян залуучууд юм хийж байгаад нь бас айгүй баярламар санагддаг. Тийм учраас болж өгвөл бас болцооны үн хөлсийн тохирол очиод дуулаад өчгийг боддог. Тэ хичээдэг. Өнгөрт зэрүүлв. Амралт хэрэгтэй болсон тул түрхэн анхаарлаа хандуулаарай. Миний яг одоо гартаа ирж байгаа энэ баллон бол оксижен, хүчил төрөгч гэсэн үг. Ямар үр ашигтай вэ гэхээр яг сая би таавханд хийж үзүүлсэн шиг өөрийгөө амраах, амьсгаа авах, өдөрт хүчил төрөгч магадгүй Улаанбаатар хотод дутагдж байгаа энэ үед яг энэ баллон танд хэрэг болно. Тархины цусан хангамжийг сайжруулна. Зүрхний үйл ажиллагааг сайжруулна, бодисын солилцоог сайжруулж, хорийг саармагжуулна гэх мэт олон үйлдэлтэй. Энэ баллоныг та бүхэн бүх эмийн сангуудаас худалдаа авах боломжтой. Oxygen Mongolia. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинэгээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Watch me win, then watch me do it again. Хамгийн олон тоглолт хийсэн гэж ярьжсэн. Яа хүмүүс стадион гэл том сав, том тоглолт гэж ярьдаг болсон тий. Аль 21 оноос эхлээл тоглолтууд бүүн болж хат аль 21 оноос л хүмүүс Сарантуяа яваа гэдэг лээс. Сараа ихч яваа, Сарантуяа яваа, Дива яваа.
2 жилийн өмнө тоглоно гэд надад санал Triple X-ийн даваас өрн халзаа санал тавьсан. Тэгээд дараа нь бас Тэлмэн гэж залууд санал тавьж ирсэн. Тэгээд яг уу нөгөө угаасаа халзаатай ярьсан байсан болохоор би халзаатайгаа л тохиролцоод тоглоё доо гэж бодсон. Тэгээд тоглох гээд байжсэн чинь Ариуна маань 40 жилийн яг ч 40 биш бараг 43 мөрөн жилийн ой байлгүй тийм байсан байна. Минь надаас нэг хэдэн жилээр өмнө Ариуна маань ерөн ойгоо нэг ч хийж үзээгүй шүү дээ. Ойн баяраа. Тэгээ нэг 30 жилээ хийх гэсэн бас нэг хувийн амьдралынх нь те нөгөө арга гэрийнх нь асуудал үсээд ер нь нэг ойг нь хийлгээгүй. Тэгсэн 40 жилээ л хийгэн мэн гэд явчихлаар нь би одоо бас манайх ч бас рок оп чинь жоохон юу штэ зангарахтай яг эренбэрээ явна штэ эренбтэй. Тэгээд Ариунага 40 жилийн хойд нь бас те тоглуулчихъя. Тэгээд дараа нь би тоглоё доо гэл. Хүлээж байгаа байхгүй. Тэгээд ч угаасаа би одоо 39 жилийн яваа тоглох юм байна шин тийм ээ. Солиотой 38 жилийн яваа тоглох юм байна. 40 16 онд 30 жилээ хийсэн. Одоо ингээд би ерөн бол ойгоо хийдчихсэн дуучин байхгүй юу. 10 жилд 96 онд 10 жилээ хийжсэн. Соёлын төрөнд 2 өдөр тоглосон. Тэгээ 20 жилийн ойгоо хий гэж бодсон боловч би юу байсан нөгөө хулан охиноо төрүүлээд тэгээд нялх битээ байсан. Тэгээд тэр үед чинь Divas гарч ирсэн шүү дээ. Diva тоглолт аппарат гэсэн. Би яг санаж байна. Тэгсэн. За ингээд тэгэхээр Diva болчлаар чинь 20 жил окей гэж байгаа. 30 жилээ бол яг гоё corporate convention hall хийсэн. Үнэхээр гоё болсон. 30 жилийн хойд оролцсон бүх уран бүтээлчд манай хамтлаг дуучидрэс тансаг спонсор бүгдээрээ үнэхээр гайхалтай байсан. Ингээд яг 40 жил гэдэг чинь одоо яг болж байгаа байхгүй. Манай фэнүүд бас тэгжэлээ заавал цэнгэлтэгт хийх байсан юм уу сараа гэж. Тэгээд тэр юу хэлж байгаа гэхээр цэнгэлтэгт хийхлээр нэг фэнүүдээрээ биш нэг тийм нийт олноороо хийх гэдэг нь л гэдэг юм байна л да. Бүгдээрээ нэг гоё булганы л гэдэг нь л да. Нөгөө та нэг VIP гэж хийдэг. VIP биш ер нь нэг хийдэг шүү дээ. Асаа масаа ч юм уу, Амбанк арена ч юм уу, жоохон битүү степ арена ч юм уу дотор хийвэл яадаг юм бэ? Яасан юм бэ? Гэт. Хүний 40 жилийн ой гэдэг бол гадааны шоу биш штэ гэж хэлж үзчихлээ. За. Тэгэхээр тэр чин олон мянган хүн үзмээр байтал 3,000-аар нь оруулчихаар яах. Гүг яах вэ? Тэгээд тэгэхээр их тийм тав тухтай үзэх гэдэг юм шиг байлээ л те. Тэгэхээр урд өмнө одоо залуучуудын бүгдээрээ Gen-Z одоо бүгдээрээ босоогоор ингэдэг биш бас жоохон бас сууж муудаг босоогоор янз янзаар нь бас ойн гала концерт ч гоё хийхгүй болохгүй юм шиг байлээ л те. Зөв бас тийм ээ тий. Одоо тэгээ стадионд бүр тохирцсон шүү дээ. Одоо ухрах зав юу зай байхгүй. Биш одоо нэг сүүлийн момент нөгөө хурмлах гэж байгаад нөгөө хурмынхаас юунаас зүхтаадаг сүд үсгүй шиг би ч тоглолтноосоо зүхтаачих үдэл гэж айгаад байгаа сүүлийн момент манч боллоо гэсэн юм. Яг нэг тийм юу байдгийм нэг юу л хүмүүс за тэгээд станаа ингээл хүн болгоно нэг тэгж асуухлаар бүр ингээд айгуу сонирн болоод байгаа юм чинь. Ерөн бол эн чинь бол техникэл асуудал шүү дээ тий. Дуучин бол хөрх юм гоё дууга бэлдээл гоё дууга гаргаал яана. Тэгэл бусдын бол тэр хөгжим техник зохион байгуулагч нар л мундаг хийжтэй тэгээд гэж би бодоод байгаа шүү дээ. Зөв хүнээс яг намайг одоо 300 эд мянган дагагчтай Facebook-ийн дагагч нар байна. Тэднээс ядаж нэг 1000 хүн ирэх байлүүдэ гэж бодоод байгаа шүү дээ. Би чийлэх гэж байгаа лайв гэдэг. Та нараас ядаж 1000 ирэхгүй бол би гомдсон шүү. Бэ чи хаан шүү гэж хэлнэ. Тэгээ цагаа бүртгүүлээрээ та нар сараа их. Та нар цагаа бүртгүүлээрээ гэж хэлсэн. Тий. Эсвэл пэйж дээр QR код гаргад юм уу яа дэ хямдалтай билетний QR код гаргаад яг пэйжний гишүүн нь те QR код аваад тэгээд яах юм бэ шүү тоглолт үзэх нь шүү дээ. Тэгэх юм бол яг ингээд тэр гишүүн чи үзчихлээ гэж гарах нь шүү дээ. За ерөнд өгч чинь гэхдээ энэ асуултыг асуухгүй бол нар сар гэдэг шиг мэдээж л
мөнхийн сэдв Сара Ариуна. Та хоёр найз уу? Биш. Найз биш. Би Ариунаг регистрийн дугаарыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр найз шүү дээ. Гэрийнх нь хаягийг мэдэхгүй. Аха. Найзууд гэдэг чинь найзынхаа регистрийн дугаарыг мэддэг. Гэрийн мэддэг, баг үүднийх нь кодыг мэдэх гэдэг шүү дээ. Орцны кодыг мэддэг үстэй тий. Гэхдээ уран бүтээлийн тайзны бол хамтрагч. Яг алтан партнер ч биш байх л да. Өрсөлдөгч үү? Өрсөлдөгч байлгүй яах вэ? Тэг ойлгомжтой тэр. Ер нь бол би бол анх дуучин болохдоо Ариунаг арчна гэж дуучин болоогүй. Ариунатай өрсөлдөнө гэж дуучин болоогүй. За. Ариунагээ дуучин байдаг юм байна, балгаар явлаа л гэжсэн. Тэгээ Ариуна сүлд нь гарч ирээд энэ одоо хэн бэ гэж гараад ирсэн шүү дээ. Ариунагч. Тэгээ яг хутаа Ариуна маань нөгөө гадаад сурж явах хугацаанд нөгөө соёл эрдэнэд байсан орон зайн яасан уу. Тэгээд ер нь бас нэг өөрийнх нь бас маркетингийн юу гэж байсан бах. Өөрөө тэгэж нөгөө Eros Meros гэж юугаараа гарч ирээд мондөг байсан. Тэгээ бас өөрт нь бас айгу амар байсан юм шиг үлээ шүү дээ. Тэр маркетинг ч гэсэн угаасаа нэг мууян авраг, баянаа авраг гэдэг шиг тэгэл тэ харьцуулт тэгээд усуудчихсан. Сүүлдээ тэгээд би авах айгу игдүүцэл намайг Ариуна гэж андуурхлаар ууралж муурлаад гэдэг сүүлдээ тоохоо байсан. Бүр тэгж андуурна. Яг мэдхгүй зориуд ч андуурдаг ч юм уу. Зориуд баха. Тэгээд би гэсэн. Тэгтээ яг Сара бол Ариуна биш, Ариуна бол Сара биш шүү дээ. Тэ? Рок попд хийсэн бүтээснээр нь уран бүтээлийнх нь жингээр нь дүүцүүлж байгаа болов уу гэж би бодож байна. Тэгэхээр хоёр өөр хүнжтэй, хоёр өөр настай, хоёр өөр од мич гараг төрсэн усуд байгаа. Өөр характертай, өөр царайтай, өөр хоолойтой. Тийм хоёр өөр хүн байгаа шүү. Тэрийг үргэлж санаж яваарай. Тэгээд фэнүүд нь ч гэсэн өөр. Чи өөрөө хараад тэгээд тоглолт үзээд харьцуулахгүй юу? Ариунаг ямар хүмүүс үздэг, Сарагийн фэнүүд нь ямар байдгийг харна шүү дээ. Сараа л мэддэг. Тэгээд тэр чинь хоёр өөр ертөнц. Гэхдээ ганц хамгийн олзуурхууштай юм гэвэл ер нь бол уран бүтээлчд хоёр эмэгтэй уран бүтээлч би дас уран бүтээлээ тасралтгүй бас хийгээ явж байгаа нь гоё л доо. Тэрийг бас хүмүүс мэддэг учраас хүлэн зөвшөөрж Сара Ариуна гэж ярьдаг баг л та. Гэхдээ Сара Ариуна нараа алтан цэцэг гэж ярьж болно шүү дээ. Сэрчмаа гэж ярьж болно шүү дээ. Дива нарыг нэрлж. Яхарахгүй нэг тийм хоёулаа ингээл ээлжлээ тоглоод байгаа юм шиг хүмүүс санагдаад байгаа. Бусад усууд ч Ариуна наран дуулж тоглож байгаа, сэрчмаач тоглож байгаа зөндөө, баяр цэцэг зөндөө дуучид залуу дундасны дуучид гэсэн дуулж л байгаа. Яг уу арт түмэн хайртай гэж болно шүү дээ. Тэнцүүлээд идэх юм аа. Бусд нь мундаг диванер л та. Одоо тэнгүүд free zone камертон гэхгүй камертон намд тасдал гэж тэнцүүлдэг байхгүй. Гэхдээ гэдэг шиг. Тийм л байх л да. Гэхдээ миний бодлоор бол камертон бол яалтчгүй одоо хүртэл тоглож байна л да ставара. Энэ гайхалтай. Феномен байхгүй. Boy band бол ингэж ставара тоглоно гэдэг бол камертон хамтлагч саяхан 30 жилийн хийлээ шүү. Тий. Залуучууд гоё тоглолтууд хийсэн. 2-4 удаа тоглолчгүй тий. 3 удаа тоглолчлоо шүү дээ. Тий. Social Play Park тоглоо, дараа нь цирк, Асаа цирк тоглоо. Асаа циркт 2 өдөр тоглосон тий. Камертоны дуунууд, намын тасцын дуунууд бол өстой хизээч мартагдчихгүй. Би бол гэхдээ сүүлийн үед бол болдоос болоод ирэн камертонд улам орж шүү. Та бүр болдыг нэрээ бүр түлхүү сонсож чинь тий. Тий, сонсоод байна. Тий. Намайг сонсуулаад байна. Өөрөө сонсож ин гэж хүлээж өшөөрөх дурггүй тий. Тий. Нөө ямар сайндаа нөгөө нэг юм хошин юу гаргацсан байдаг үстэй. Сарагчийн дуун дээр нь дуулж чаддгүй дуучин болдог гэсэн чинь дуулж чаддгүй дуучин болдоо гэдэг. Тий, харин тий. Энэ бол бас тэгээд ангирматай холбоотой шүү дээ. Ясм дээр бол тий хатагта ангирмаа одоо яаж зохиоцсон. Би нэг ингээл юу эгэл сэтгэлгээд нөө пянза CD-гээ пянз болгож байгаа байхгүй. Тэгээд би эгэл сэтгэл гэж нэрлэхгүй тайтгарл гэж нэрлэж байгаа. Тэгээд пянза. Тэгсэн чинь дууны үгийг ингээл лириксийн ингээл шивэл ингээл бичсэн чинь чи миний дууг дуулаач жигүүртийн шувуудыг уяртал дуулаач хамаг амтныг сэрэтэл дуул
Хурмстын дагныг чи эртлэл дуул. Чи бараг нацаг дорж байгаа шүлэг шиг. Айгу амар юм. Тэ шүлгийн машин тэ. Тэгсэн мөртлөө би энэ ийм гоё шүлэгтэй дуулж байгаагаа ухамсарлахгүй байсан биш үү би. Цагаан вино ууж байгаа юм шиг л дуулаадсан биш үү. Цагаан вино ууж байгаа юм шиг. Тэгсэн чинь харин би Солонгост ингээд зочд буудлын өрөөндөө ингээд орон дээр ингээд суучихсан биччихсэн. Ямар агуу юм бэ? Америка би нэгээс сэтгчлээ ингээд ангираар уцтал. Ангираа гэсэн яасан гэлсэн. Гү чи яаж ингэ зохиовоо гэсэн чинь солиорж байна гэж бодсон бах те. 2000 чи одоо хэдэн он төглөө надад? 99 он төгжсөн юм. Тий. Биш 99 биш. 98 онд байхгүй 98 онд. Бас Филиппиноос анхны бас нэг аниматортай клип. 97 онд яасан байхгүй анх бичсэн. За. 97 оны намар тайхар дээр авчирж өгчсэн шиг санаж байна. Тэр шүлгийг дуугийн сонсгож байсан. Тайхар фитнес үү? Клубтэр тий. Нөө фитнесийн өрөөний дотор надад сонсгож байсан. Тэгээд тэр дуугийг аваад би Герман руу яваад тэгээд Rocktech гэдэг студид янзсан бичүүлсэн байхгүй юу? Тэгээ эренгүүт намайг бэбитэй болсон гэд онон бат надад клип бэлгэлсэн байхгүй юу? Ваа тухайн үед одоо чи үзэхэд амар клип шүү дээ тэр чинь. Тэгээд нөгөө нэг юм графикаар юм. Тэрний дараа нөгөө камертоны нөгөө нэг цонх монхоо гаргаад идэг толгойн гарч ирээд дуудаад шүү дээ. Дарарара. Явах цаг боллоо. Тий, явах цаг бол сараагч шиг юм бөмбөлөгтэй гэл шаардсан гэсэн шүү дээ. Тэгээд ядаргаатай юм хийж ах чинь гэл камертоныхаа орж ирэх. Ядаргаатай юм бэ цаашаа явж гэл. Ийм анимашн явуулмаар байна гэл тэ. Тэг ингээл айгу тэнгуут нь манай онон тэг аргалцсан юм шиг люкер толгойг нь гаргаад. Тэр бас айгу гоё. Ер нь тэгээд тийм гой түүхт юмнууд байдаг л да. Тэгэл манай ангира ерөн хөгжмийн зохиолчдын дуунуудыг шүлгийн л би бүр сүүлдээ рухаа алдаж унмаар санагдаад байдаг байхгүй. Яаж ийм шүлэг өчтдөг байна гэд. Тэгэл эхнээс нь дуулын хоёулаа гэд. Дуучин хүндээ зориулж хөгжмийн зохиолчинд бичсэн дуу айгу ховор байт юм биш үү? Sing a song гэдэг штэ те. Phantom the Opera дээр чинь ингээд нөгөө sing the song гэдэг байдаг. Тэр шиг дуучныгаа ингээл чи дуу дахиад эхнээс нь дуулыг итгэж байна дуучин чамда эхнээс нь дуулыг гэл тэнгууд ингээд хөгжмийн зохиолч юм чи ингээд дуугаа зааж өгчөнгүүт ингээд аюу гоё болоод байгаа. За дахиад эхнээс нь гэл ингээл ингэдэг байхгүй юу? Яг тэр шиг санагдсан шүү дээ. Ямар гоё юм бэ гэл тэгэл би ахаал нэг урам орсон. Ёо. Би үнэхээр агуу дуунуудыг дуулсан дуулж байгаа юм бэлээ. Тэгээд ийм агуу дуунуудыг агуу дууч хөгжмийн зохиолч одоо яруу найрагч нараас авч дуусандаа би одоогч гэсэн талархаж баярж явдаг. Би өөрийгөө хамгийн азтай хүн гэж боддог. Дуучин гэж боддог. Тэглгүй байх, маргах юм байхгүй. Сараа ихчийн давтагдшгүй одоо хүчтэй тослог төр хоолооноос гадна генерашн болгонд таалагдж үлддэг тэр зүйл нь бол би бас шүлгэн юм байна гэж боддог байхгүй. Одоо ч гэсэн би сараа ихчийн дуунуудын үгтэй хамт тэр дуугийн зүгээр харьж явахдаа стрессээ талхих сонсдог. Дууд ихэд би хонгор найз гэдэг дууг бол байнгын сонсдог. Гэх жишээ нь. Тэгвэл хайрын бурхан гэл энэ дуунуудыг манай хамаатны дүүнэр гэж шүлгийг би бичсэн шүү дээ. Бүрүү? Үгүй тэр чинь унган цочроо гэдэг нэртэй дуу байсан шүү. Унган цочроо. Тий. Сандуужууга Монгол радиогийн сэтгүүлд Сандуужууга унган цочроо гэдэг шүлэг бичсэн байсан чинь ийм дуу гэд хаавын их хоёр ах надад өгсөн чинь юу унган болчвоо цочроо болчвоо. Тэрийг бичиж явахдаа та хэдэн настай байсан? Би 25 таа байсан шүү дээ. Тэгсэн чинь унган цочроо гэсэн юу унган цочроо вэ гэсэн чинь тэгвэл чи өөрөө бичихгүй юу гэдэг багхгүй юу? Бичнэ. Бичиж гэсэн багхгүй. Тэгэл би ингээл өөрөө гэртээ Сингапур явахаас өмнө бичээл. Тэгэл ангираа гэж яасан гэсэн чинь бүрхэг бүрхий бүтэн үдэш гэж байд юм уу гэсэн чинь байна штэ байлгүй. Би ингээд нөгөө утас үүдэг штэ нөгөө манай цахилгаан холбооны гэрээ утсаараа яриад байгаа штэ. 32 24 18 гэдэг бол утсан. Мартчих утсан. Тэгэл байна ангираа гэл ингээд бүрхэг бүрхий бүтэн үдэш би бүтэн үдэш гэж хийж болд юм уу? Болдгүй яа дээ ингээл тэнгүүт. Бүрхэг бүрхий бүтэн үдэш би гэл ингээд толгой холбоол тэгээ биччихсэн байхгүй. Тэгээд Сингапур Airlines-ийн онгоцонд үлдсэн тэр нөгөө бодог матгуудыг бичээл. Тэгээд тэр чинь одоо jazz ballad дуу хөгжим тий. Маш гоё дуу. Амар гоё. Яг тэгж яасан болохоор бас
Нулимсаар хүчсэн шүн гэдэг нөө солонгос дууны шүлгийг бас би бичсэн бай тээ. Орчуулгын. Орчуулсан ч гэжтэй би ерөөсөө юу ч санахгүй нэр би солонгосоор юу ч ойлгохгүй юм чинь зүгээр. Норусааран хэ гэдэг чинь хайртай гэсэн гоостой тий. Тэгэл болоо тэгэнгүүт нь би өөрөө гол нөгөө ер нь бол нөгөө хайрын романс өндөрлж явахыг ухамсарлж байгаа хүний л юу. Би ер нь их тийм хайр дурлал түлэгдэхээс их айдаггүй юм шүү. Ааха. Түлэгдэхгүй гээд шархлуулах дурггүй. Ааха. Тэгэл ер нь ойлгомжтой болчвол ер нь тэгэл за файнал хийчий даа л гэл шийдэл гаргачаа гэдэг шиг тийм. Ягаад вэ гэхээр ер нь нэг тийм нэг амар шархал сүд болсон юм байхгүй л дээ ер нь бол. Үүлийн үртэ нулимсаа үүдэн дээр чи хасгаруулна гэдгийг хэн бичсэн бэ? Тэр чинь нөгөө Түмэн Баяр гэдэг хүнд бичсэн юм шүү. Би биш шүү. Гэтэ ингэж ирсэн. Яг тэр дуугүй штэ нөгөө мартаж болдгоо сэтгэлийг би яг нэг хамтлагаасаа гарна юу юм уу нөгөө соёл урлагийн их сургуульд орно гэл ингэсэн чинь буянгийн жагаах чинь нөгөө юусэн штэ хамтлагийн босс байсан юм чинь станараа мэрэ гэлцтэй уурлал бөөм болж исэн чинь хин хавн багш энэ хоёр сара би чамд айгуу гой дуу зохиосон байхгүй юу? Чингэн дааш сонстоо гэл ингэлэнгүүд салахгүй юм шиг дасгаа сала замар явхад чи холхон явъя гэсэн юм. Тэр дуу яагаад би энэ юу энийг ярьж байгаа вэ гэхээр Аркадий Манжиев гэдэг халимгийн дуучин тэрний өмнөхөн ирж байсан. Манай хамтлагт одоо ингээд филармоны шугамар ирээд дуулж концерт тоглоо явсан юм. Цагаан цасан, зандан бүсгүй гэдэг ингээд тиймэрхүү дуунуудыг яажсэн байхгүй юу? Одоо дуулж ирсэн. Тэгээ манай Хөхтөнгөр хамтлаг дээр ирээд уулзалт гэх юм уу одоо уран бүтээлчдийн уулзалт хийгээд айгүй гоё суугаад юм ярилцаад, дуулаад, хуурдаад одоо 100 граммаа уугаад бид нар байсан байхгүй юу? Тэгээ тэр их гоё тийм гэх нэг юм ер нь тийм казах юм туваа нэг тийм юм халимаг юм аялгау байсан. Тэр аялгуунаас мотивашн авч мартаж болдгүй сэтгэлийг зохиосон бах гэж би боддог. Үнэхээр гоё мелодист байсан байхгүй. Тэгээд тэнгүүт өө ямар гоё дүү юм уу гэсэн наадах чи одоо ингээд бичүүлнэ шүү дээ. Одоо чи ингээд хамтлагтаа үлдүүлгээл манай хавн багш. Тийм үү гэсэн чи тараа хайр сэтгэлийн хаалун гэлчин ийм дуус байна гэл тэнгүүт өө ямар гоё гэсэн чин гэл хөхтөнгөр мөнхтөнгөр хүчин дарморыг яагаад өө яа ямар гоё юм бэ гэл те би бүр ингээл бүр шүтж байгаа юм чин яа жоохон хамтагтай бая гэдэг. Би дундуур нь ингээд хичээлдээ яваад дундуур нь болоо штэ гэл. Хичээлдээ яваад таад чинь хэдтэй байсан. Үгүй одоо би тэр нэг соёл урлагийн сургуульд орчоод дундуур нь дуулна гэж яахгүй. Тэгвэл тэр чинь орон тооны яг цаг мага бүртгүүлээд бид чинь амар суудаг. Бэлддэг байсан. Тэгэл болно штэ гэл. Тэгэл тийм болсон байдгийн. Тэгээд энэ агуу бас дуучин саран туяаг бас айгүй олон хөгжмийн зохиолчд хөглж одоо дуугийн зохиож өгж ингэж ингээд шатаар ахиулж ингэж өсгөж исэн бүр ингээд мэдэгдэж байгаа байхгүй. Ах トゥ хоёр одоо Балчинжавын долгион Балчинжавын ангирмаа хоёр бол ингээд гардаж яваал те. Ерөн бол өөжгийг анх дуу зохиох мотивацийн өгсөн хүний нэг нь бий байдсан шүү. Манай хавн багш, манай Хөхтөнгөрийнхэн байсан. Гэхдээ өөжгийн зохиосон дууг бол ер нь их тоодгүй байсан байхгүй нэг сүртэй тоодгүй байсан. Тэгэнгүүт Даашка өтер чи айгүй олон концертанд дуу муу дуулаад нь штэ. Тэнгүүт нь айгүй ядардаг. Чинь ийм дуу өөжгийн нөгөө дуугаа дуулчих гэд паузан дээр. За. Баяртай гэж битгий хэлээ. Штэ дуу гэдэг штэ. Тэр чинь өөжгийн өөрөө дуулдаг гэсэн баг. Тийм үү. Манай паузан дээр. Тэгэнгүүт жоохон зориг ороод чамайг бодож өнгөрүүлсэн үчийн дараа гэдэг дууг өөжгийн зохионгууд Даашкагаар дуулдаг байхгүй. За. Тэнгүүт нь бид нар нөгөө Хөхтөнгөр юм чинь хоолоо хийдэг юм байгаа үстэй. Чи зүдэнд мэн гэл хоолоо молоогоо хийгээл. Тэгээд та нар бөөнөрөө дуулж ирсэн маа. Гэл хоолоо молоо хийгээд
Тэгээд манай Дашкач их тийм зүүн стилтэй дуулдаг байсан байхгүй юу. Тэгээд бид нэр дараа нь нөгөө хөхтөнгөр байхад нөгөө зүүдний учирлыг одоо чамаа зүүдэнд чамтай би уулзалгүй их удлаа. Чиний тухай огтхонч бодсонгүй гэд энийг чинь яг яг Дашка ахын дуу шүү дээ. Гүү шүү дээ өөжгийг нь дүү. Үгүй яг дуусна. Би дуус. Тийм шүү дээ. Sorry. Тэгээд Тэ. Айдууны жигүүрд нэгдүгээр байранд нь Гран Приг нь бүсгүй заяа гэдэг манай лавгагийн дуу зохио төрүүлээд миний дуусан өөжгийн зохиосон дуу зүүдний учрал 2 дугаар байранд одоо 1 дугаар байранд даах байранд нь орж исэн байхгүй. Тэгээд ерөнхийдөө өөжгийн айгуу тийм одоо би дуусан дуугийн Гран При болгочлоо шүү дээ. 1 дугаар байранд оруулчлаа шүү дээ. Тэгэхээр чи мотивац авна үстэй. Авч дэмжсэн хүн ногоосоо тий. Дараа нь хайрын бурхны ванзан гитар дээр аялсан дуугийн Сингапур руу аваачаад продюсерлаад CD-нд оруулаад аргагүй амрагт CD-нд оруулаад тэгээд намрын пентатоникт оруулаад шилдэг дуу болгосон байдаг шүү. Одоо тэгээд бүх цаг үе. Хит дуу шүү дээ. Вау. 106-аар нөгөө Вандебогийн юм дээр орж дуулахад хайрын бурхныг стадионоор хүүхдүүд дуулж байгаа. Тэгж шүү дээ. Бүх үеийнхэн дуулж. Гоё. Тэгээ тийм бэ. Тэгэхээр бол би бас айгүйх хөгжмийн зохиолчдод ая зохиогч нартай бас мотивац өгдөг гэсэн шүү. Яа наа чин мяа дуу гэж хэлэхгүй шүү дээ. Болж игэл дуулчихыг бодвол болж игэл дэмжчих гээл. Энэ аян жоохон тиймэрхүү байх шүү гэж мэгээд. Энэ жоохон өөрчилчихөө гэдэг. Одоо нэг юм дуу энэ арай орос дуутай адилхан байж гэх юм уу тий. Киркоровын дуутай адилхан байна. Энийг жоохон өөрчилчихгүй. Гэхдээ ерөнхийдөө бас тийм трик хэлнэ шүү дээ бид нар чинь. Тэгжиж л одоо юм төрн тэгээд дуунууд бол гайхалтай би энэ дуунуудыг зохиосон хүмүүст өөр насан туршийн л өртөө гэж боддог сэтгэл зүрхээр. Яа за. Тэр бүр цагаасаа итрээ явчлаа. За. Урилга хүлээж авсан ихчтэй маш их баярлалаа. Зүгээр. Одоо бас удахгүй тоглолт болох гэж байгаа юм байна. 5 сард биш ээ 6 сарын 6-нд тоглолт болох гэж байгаа юм байна. Тэгээд сараа ихчтэй бас ажил үйлсэнд гэр бүлт нь бүгдээрэнд нь хамгийн сайн сайхан аз жаргалыг хүсье өрөөё. Маш их баярлалаа. Ерөөл утаарч хулдах бай. 6 сарын 6-нд 2026 оны 6 сарын 6-нд 6 цагт Төөцөн гэлтэгт уулзцгаая. За тэнд уулзцгаая. Үгүй тасалбар бараг зарагдаад эхэлсэн биз дээ. Зарай эхлэх байгаа. Ааха. За. Та бүхэнд эрүүлэг сайн сайхныг хүсье. Баяр та. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Эдэн подкаст та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Эдэн подкаст гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, рил бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.